Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-с 100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Амар хурд шингүүд оршоо. Селен амьсга задалж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр. Морьтны соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын Тодмагна подкастынхаа ээлжид дугаараар хүчин залгаж байгаадаа баяртай байна. За 2021 он маань солигдоход одоо шинэ оноо өгөхөд биднэрт 1 сарын хугацаа үлдсэн байна. Магадгүй хэдхэн хоног одоо үлдсэн байна. Тэгээд подкастынхаа энэ удаагийн зочноор нэлээд эртнээс бодод төлөвлөж явсан хэд удааг урилга хөргүүлсэн юм хүндтэй зочноо та бүхэнтэй уулзуулахад бэлэн болсон байна. За манай энэ удаагийн зочин бол хурдан морины зүтгэлтэн за магадгүй морины одоо нууц эрхмүүдийн нууц ноёднуудын нэг гэж хэлж болохоор за тэгээ Алтан унганы эзэн аймгийн сайн малчин мянгат малчин болдын баясгалан гэж юм залуу байна. Энэ хүнийг бол одоо мориныхан бол мэдэх нэг нь бол одоо мэднэ. Яа тэгэхээр маш олон сайн адуунуудыг гаргаж авсан. Сая бид хоёр ярьжлаа л да. Ер нь бол энэ хүний одоо гаргаж бий болгож авсан одоо 20 адуу сүсийн наадамд айрагдаж төрүүлсэн байна. За айрагдсан давхарцсан гүйл хэд болчихж ийн гэсэн бэ? За нэлээд юм болт юм дөө нэг би нэг яагаад тооцоолоод байдаг юм та тэгэхэд. Яг нөгөө одоо жишээлбэл 20 адуу. Гэхдээ одоо луу халтар гэдэг чинь дангаараа нэлээд. Тэгэл улсын наадам нэг 40 гаруй айраг төрөв байгаа баха. Ярилцлага эхлэхээс өмнө хоёлаа нэг хэдэн үг хэлсэн чинь Улаанбаатар хотын унган хүү юм байна шүү дээ тий. Тэгээд Улаанбаатар хотын унган хүү хотын залуу яаж явж байгаад адуучин болоо тэр тусмаа одоо юм шилдэг үржүүлэгч болчихоо. Энэ бас сонирхолтой түүх байлаа. Тэгээд тэр талаар тэр түүхийг манай одоо сонсогч үзэгчдэд болцож өгөөч. Түүгээр л ярилцлага эхлэе да. Тийм миний амьдралын замналчиг сонирн байдаг юм уу. Тэгээд улсууд бас гайхдаг шүү дээ. Улаанбаатар хотын хүүхэд ингээд адуу малтай холбогдоо тэгээд яаж яваад ингэж мал руу сонирхолтой болсон ингээд улсууд жоохон түүх ярихаар их гайхаж ирлээдэг юм. Би ч нөөрэ Улаанбаатар төрж өссөн. Тэгээд 6 дугаар анги хүртлээ 5 дугаар анги хүртлээ Улаанбаатарын 81 дэх сургуульд сурж байгаад Сапорогийн тэр айдлын тий манайх тэнд байдаг гэсэн 19 төрөнд байдаг гэсэн тэнд сурж байгаад тэгээд 6 дугаар анги Төв аймгийн Баянцогт сумд манайх нүүжчихэд Баянцогт сумын 10 жилийн сургуульд 1 жил сураад тэгээд би сургуулаа харгасан. Яг хөө тэр үед чинь бас нэг зах зээлийн үед байсан янз бүрийн асуудалтай байсан үе тэгээд бас ерөнхийдөө бол нэг сургууль сая жоохон дуртай сүүлд рүү нэг морь мал хараад адуу мал хараад тэгэхээр ер нь нэг адуунд их дуртай болж гисэн. Өөрөө бол мал байхгүй манайх. Тэгээ би хаяа нэг ээжийнхаа хамаатны сарлагтлогон морь гэдэг одоо Баянцогтын урдлын тэн дээр сарлагын пэрэм гэж байсан. Тэн дээр зуныхаа амралтаар өвлийн амралтаар очдөг байсан. Тэгээл хүн морь мал унаад явж харахаар янз юм бэ. Тэгээ би нэг тэр манай очдөг байсан айл маань худаг ажилладаг байсан. Тэгээ сургуулиас гарчаад сарлагтлогон морь гэдэг хотын 3 жил ажилласан. Тэгэл амтны мал хөрөөд тэгэхээр бүгдийг услаад гаргана. Танаа тэр хөрчин тэгж ярьж ирсэн. Энэ надад чи ингээ гарлаа. Хүн надаас судаг дээр сураг сонсдог ус адам малынхаа. Ер нь юмыг хараад ерөөсөө мартахгүй эхнүүд сайтай л манай улсад хэрэг улсад чаа нэг малчин хүн байгаа юм даа гэдэг гэсэн. Тэгэл сургууль соёлоос гараад тэгэл хадуун дээр гарыг гэсэн бодолтой байж байгаа хаах нэг хэдэн цөөхөн хон мал хараал эргүүлж ториулж байж байгаад Төв аймгийн Баянцогт сумын Намхан нуруу гэдэг хүн бас бүлэн мотой ингээд манай тэр ээжийн хамаатнаас намайг гуугаад нэг ганц сар нэг туслуулаад өгөөч би тэр одоо хоёулахна ингээд мал хавгаа. Тэгээд яасахад морьтой юм уу гэдгсэн адуутай айлгч чинь тэгэл зайдмаар унаал тэднийх рүү очичихсан. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө яг малын хажууд байсан. Тэдний хоныг хараад хоныг маллал тэгэл адуу мал морь малн дараа дээр болол морь ундаг бол сураал тэгэл ингээд яадаг байсан. Тэгэл ерөнхийдөө жоохон адуу мал руу ойртой. Тэгээ 94 онд би нэг намар тэр ходог дээр адуу усалж хагаад энэ тойруулгын дорж яах нэг 400 гад гарan тойруулгаад бавцарч усалж ирсэн. 400 гад өгсөн. Унсан морь нэрлээс хөөгд ирж байгаа адуу нэрлээс би тэгээд ийм адууны цагт нэг явж үзэх юмсан гэсэн бодол дотроо нэг тийм
мөрөөдөлтэй болж гисэн. Тэгээд тэрнээс хойш л ерөөсөн адуутай л ортгомсон гэд. Тэгээд тэр айлдаа би чинь байж байгаад 4-5 жил болоод бараг хөдөөгийн байсгалын кино шиг юм болсон л да. Аав ээж энэ тэр сургуулиас гарлаа чи болохгүй сургуульд оруулна гэж тэгдэг гэсэн. Би юу сургуульд явахгүй энэ хоёр хөшөө салахгүй гэд. Тэгээ явах гэхээр нөгөө хоёр хөшөө надад тасчихсан уйлал. Бид гурав чинь тэгээд ерөөсөө тэгээд ер нь тэгээд хуур ахт ээж аав нар болцсон шүү дээ ерөөсөө. Тэгээд ерөөсөө шууд үтэйгээр биш тийм. Ерөөсөө тэр хоёр хөшөн дээр очил би мал маллах ах уу тэгээд морь малныг сайн эдлэх тийм ерөөсөө тийм хоёр чанга өгсөн байсан. Угаасаа надад тийм ажил зааж өгсөн. Одоо улсууд бүгд манай тэргээр ойрхон байдаг гэсэн улсууд мэднэ л дээ. Тэгээ мандгаах чинь манай баян зүгтийнх. Тэгээл адуу малаа услах гал хөөгд ирдэг. За баясаа минь адуу услаад гаргачаарай. Тэгээд өөдөглөө услаа гаргачлаах. Морь чи унаа цаахан тойруулаад адууг усалчлаа л гэдэг гэсэн. Тэгээл тэр үеэс ягаад урагшаа манайхан баян зүгтээс нөгөө тэр айл минь нөгөө урагшаа арх цум руу очиод. Тэгээ нэг хэсэг нөгөөх маань одоо ээж аав чинь чамайг аавна гэж нэгэд ерөөсөө болохгүй байна гэхээр нөгөө айл маань тэгээд урагшаа нөгөө явчлаа. Би тэгэл байнгын тийшээ явах санаатай байгаад цагаан сарын дараа шууд 96 онд очивол тэгэл ахиж ерөөсөө тэр айлдаа байж байгаа. 2000 оны зуд болоод бас мал ах нэлийн цөөрсөн. Би ч тэр хэмжээний нэлийн малтай болцсон байж байгаад цөөхөн малтай үлдсэн юм аа 100 гаруй мал 10 20 дадуутай 100 гаруй дадуунаас 20 дадуутай үлдээд. Тэгээ намайг нэг төмөр замд ажилд оруулъя чамайг. Төмөр замын сургууль сургаад одоо нэг амьдралтай болохгүй бол энэ мал гэдэг юм ерөөсөө юу биш юм бэ нэгэд найдвартай юм биш юм байна. Тэгсэн байсан зуудаар байхгүй болчих юм. Одоо чамайг олон жил ингээд хажуудаа авч яваад ингэж хийж ямар нэг мал ахуйтай хас холдуулаад нэг сургууль соёлд явуулаад ингээд нэг мэрэгчлээ болохгүй л одоо бит хоёр одоо нас явлаа. Гүй би тэгж яахгүй гэл ерөөсөө үлдсэн 20 таад байгаа хөөгөл ганцаараа хөөгөл хойшоо хончин нуруунд Монгол эрдний адуу байсан. Бандгаахыг бараад нэгэл ерөөсөө шууд хөөгөөд нэг 5-6 хоног манч хон шөөж явсаргаад бандгаах дээр очсон. Тэгэл бандгаах бас яриа гэж насч чад. Надад бол эмэгтэй хүний хувьд таны ярьж байгаа зүйл бас жоох эмзэг санагдаж байна. Тэгвэл аав ээжигээ шууд орхиол тэгэл айлд очиод ингээ мал маллаа. Тэгээ гэртээ ч очихгүй 4 жил болчихоор ижээ аав нь ер нь юу гэсэн болоо. Тэгээ таа чинь бас сургууль доктор бас тааж сурлага номондоо нэлээд хүүхдээс юм байл. Сайн хүүхдээс юм байл ш тэ. Тийм би нэг 5 жил онд сурчаад баян сумын хотоос очиод гайгүй сурдаг хүүхд сумын сургуульд очихор чинь аргагүй өстэй бас бүр хамаагүй үцсэн байсан юм үзэн тэгээд алдаг оног явдаг байж байгаа тэгээд юугаа 6 дугаар анги төгсөх шалгалтаа бүгдийг онцгчод яхад бас багш нар бас манай ангийн багш энэ Жамбал сүрэн гэж энэ аймгийн одоо гайгүй мөрмөл үйддэг залууш манай баян зөвхөн баяжтай болгоно дарамарах гэдэг Жамба гэдэг тэдний ихч оюун чимэг гэдэг багш байсан байхгүй тэдний ангид манай гисрүү анд ч манай ангичтай гэсэн тэдний анги гэсэн тэгээд харин сургуулиас гарахгүй нэлээд юм болжсэн тэгээд би өөрөө гарна гэсэн сургууль гэж гараа авчихсан тэгээ явах тэр хооронд ээж авдрын нэг хаяад нэг ирнэ тэгэл нэг уулзчаал явдаг манай хоёр бол ирэхээр л үгэлддэг чи одоо сургуульдаа явах байсан юм даа л өө би өөрөөгөө мэднэ гэл тэгэл явцсан юм шүү дээ тэгээ нөгөө хоёр гөгшин маань надаас салах дургу байсан тэгэл одоо хэдэн адуугаа хөгөл би явлаа л гэл тэгсэн болж байгаа юм одоо шистэ нэг шамааг ингэж явна гэж өстө ойлгоогүй тэгэл хэдэн адуугаа хөгөл очсон тэр үед бандгаах маань харин өстө сайн хүлээж авсан би чамайг олон жил мал жахыг чи мэднэ харсан өнөөдөр найдвартай залуу байгаа чи ингээд Монгол эрдний адуучин боллоо гэл тэгэл адуучин болсон эрдний ихч одоо гонцгол жирахсны ихнэр эрдэнэ цэцэг чинь тэр сайн хүлээж аваад тэгэл би шууд адуучин болсон шүү 2000 онд тэгээ 2001 онд хойшоо хончин нуруунд байж байгаа тэр өвлөө өвлчихсэн чи мандах энэ өөрийнхөө ангийн хүүхдэд адуугаар харуулчих чи ирээд нөлзэд мөрдөж тэр жил мөрдөж 2002 онд шууд хойшоо өвлчихсэн чинь тэр жил 100 болно гэд тэгэл зүүн чи Сүхбаатарын төмцөгт рүү адуу хөг явсан. Анамлаа адуугаар адж яваа тэгээд тэр өвлдөө цаашаа явсараа төмцөгт орсон 2002 он. Тэгээд хавартаа 3 он 4 он 5 он гэж хавартаа эргэж өвлччихэд ирдэг байсан. Тэгээд 6 оноос хойш ерөөсөө адуу тэмдээ байнга байдаг болоод ерөнхийдөө байран суурин болсон л доо. Тэгээд 2001 онд ингэж Монгол эрдний адуугаа 2003 онд намар Дэмбэхнад адуугаа өгсөн. Тэмдэглэх тийм. Тэгээд тэр адуу малж явах хугацаанд одоо энэ үшийн гамбтхын адуу, бандгаах гаахын адуу, одоо тэгээд талигч фонцгол жургаан адуу, тэгээд банд Дэмбэх бэлэг Дэмбэхний адуу ингээд 4 хүний адуу байдаг гэсэн. Тэгээд 2008 он хүртэл бүгдийг нь маллаад нэг хангах евро цөөж явах нэг 400 гаруй адуу хөөж явчихсан юм да төмцөгтөрөө. Тэгээд 2000 хүрсэн шүү 2008 онд. Тэгээ 2000-аас ч адуу болгоод тэгээд тэр жил миний нэг мөрөөдөл байлж би нэг хагас мянган унаг тоолуулаад 550 гоо унаглана гэд тоолчихсан. Тэгээд би нэг хагас мянган адуу унаглуулаад л нэг алтан унаг нээсэн болох юм байна гэж бодож ирсэн чинь 2008 он яахтар гамшиг болоод
170 оноогоо хөөж 380 оног тэр жил намар хамгаалж ирсэн. Тэгээд 8 онд ерөөсөө энэ олон болоод ирлээ. Тэгээ ер нь бас маллах улсуудч яхад ирлээд залуучуудад нэгээр ингэж андгаа хуваарлж өгөө. Тэгээд яг яхад Дэмбэхийг намайг бараадуулаад тэгээд би Дэмбэх хатан тэр гарсан л дээ. Яг нь хэдийгээр 2000 адууны толгой 2000 хүрсэн гэж байна шүү дээ. Та мэдээж одоо гол одоо ерөнхийдөө бас нэг одоо улсуудын ярьдгаар бол тус гадуучууд байлгүй яг 3-4 залуучууд байсан. Одоо ч гэсэн тэр нөгөө хариуцсан адууд маллаа адуулаа яаж байгаа малж байгаа хүн ч гэсэн манай найзууд байдаг гэсэн тэрийг маллаа л гэж байгаа. Тэгэхээр ч мандгахын хүүхдүүд энэ тэр баг байсан. Одоо мандгахын бодангаач өөрөө адуу хариуцаад ингээ маллаад явчих. Манай үлзий үеиг гэж залуу гамбат хатуу малж байсан. Тэгээд би бод Дэмбэх хатууг тусад нь 2008 онд ялгаж авч тусад нь аваад тэгээд 2010 онд урагшаага буцаад Сүхбаатарын Төмөнцөгтөр 11 онд нүчсэн. Тэр олон адууч нь нэг талаараа одоо сайхан боловч бас нөгөө нутаг оронд очиж байхлаар тухайн нутаг орныхон ч олон адуутай хүн ирэхээр бас нэг хэцүү л байдаг юм шиг байлаа шүү дээ. Нэг туртаа хүлээж авдаггүй юм шүү. Таныг одоо тэр үед бол отор нүүдэл гэдэг юм баг байхгүй. Бараг анхлаад бид нэр Төмөнцөгтөд анх хөл тавьж ирсэн байхгүй. Тэгээд очиод Төмөнцөгтийн нутгийн ол гэсэн их сайнаар хүлээж авсан. Ер нь Төмөнцөгт нутаг над хийлээ өгсөн нутаг. Төмөнцөгт цагаав хөлөн бүр сум дандаа тэргээр адамалтай байж исэн. Ер нь тэгэл тэнд очил малжиж зөндөл олон мал ахуй сайхан өсөж тэндээ бас үр хөвгтүүд маань гарч тэгээд бүл нэмж ханижилтэй болоод тийм их өгөж өгсөн сайхан нутг байгаа. Энэ юуны ташрамдаас энэ хөлөн бүр цагаав Төмөнцөгтийн ард иргэдэд барилж явдгаа илэрхийлээ. Тэгэлгүй яг энэ зүүн ч нөгөө зүүн бүсийн уралдаа хөлөн бүр сумд бол би бас очиж үзээгүй. Сайхан нутаг үнэхээр сайхан нутаг байлаа тий. Хэрлэн гол чи яасан ч гоё. Гэхдээ Хэрлэн голтой чинь би одоо айхтар тогшин гэж боддог. Тэнд очисон чинь гоё илсмэлтэй усанд орохт ч ер нь их сайхан нутаг. Тий, ерөнхийдөө энэ баяуулаараас доошо тэгэл нөгөө ил сайрхан хайрхтай болол явчих. Дээшээ болохоор нөгөө чулуу хавлаа явчихдаг байхгүй болч тий. Их сайхан нутаг байлээ. Тэнд одоо адуу тэгж өсгөж өсөлгүүч бас яг. Нутгийн сайхан болохоор тэгээд тий аргагүй сайхан нутаг болохоор өсөлгүй явах адуу мал. Тэгээд бас ямар малалгаа бас байх хэрэгтэй л дээ ер нь. За ингээд 2008 оноос хойш бэлэг дэмбэрэл тод манлаа адууг. Тийм 3 оноос хойш. 3 оноос хойш бандгаахын зааварчилгаанд донд адуу маллаад 8 оноос ерөнхийдөө гардаад хоёулаа үржил хийгээд 3 оноос хойш 5 оноос хойш цэвэр азармууд орж ирснээс хойш үржил хийсэн л дээ. Ерөнхийдөө тэгэл 8 оноос хойш яг тэргүүгээ тэндээ тавина, энэгүүгээ эндээ тавь гээд тэгэл Дэмбэхийн зааварчилгаагаар ингээд хоёулаа хоорондоо яриад удан судраар нь ярьж хаад ингээд гүнүүдэд хураалгадаг болсон. За ер нь бол таны хувьд бол одоо маш олон хурдан сайн адуунуудыг гаргаж авсан. Нэг талаараа бас уяачид ингэж сайн адуутай байж сайн уяач болдго юм. Сайн адуу таарч яж гэж. Тэгэхээр тань дээр бас яг түн шиг одоо сайн адуунууд азрагнууд охиож сайн бас удам одоо сайн удмын гүүнүүд цуглуулсан учраас таны одоо хөдөлмөрийн үр шим сайн гарч сайн адуунууд төрж байгаа бох тийм ээ. Мэдээж таны хичээл зүтгэл чухал. Гэхдээ бас суур баазсан чухал байсан баг тийм үү. Ер нь одоо өнгөрсөн хугацаанд ямар азрагнууд оруулж иржсэн, ямар азрагнуудаар үржил хийжсэн юм бэ? Үржлийнхаа гол цөмийг нь бас хэлцүүлээч. За 2006 онд анх ирээзүй орж ирсэн. Тэгээд хязалуур ирж ирсэн жилээр шууд нэг 7-8 хоног уяад улс дайрагдчихжээ. Ирээзүй хязаалантай ирлээс дунд насанд, ирлээс азрагнуудтай дунд насанд тэр нөгөө шилмэл гэдэг тусдаа нэг юу болгоод орж ирсэн импорт ядуунууд уралдаг тийм уралдаан болсон тэр жил улсын найд. Тэгэхэд 3-аар тагвчихсан ирээзүй. Тэгэл хоёрын жил нь 2007 оноос үржилд ороод 8 онд хамгийн анхны оног нь гарч ирсэн. 8 оны анхны оног нь Цэрмэлтгой хэр. Ирээзүй анхны төлд. Тэгэл 9 онд юунд завхны улсад 10 гаргаад тагвчаад даагачаа завхан төрүүлсэн шүү дээ. Эрдэнэчүүлэн мандад бэлгэнд өгчсэн юм байх. Тэгээд цаашаа энэ Цэрмэлтгой дээр очсон байл. Тэгэл ерөнхийдөө анхны үржлийн юм. Тэгээд Стамбул Шабуртуй, Ирээзүй гэл одоо Бандгаахын Алтай азар Стамбул ба шүү дээ. Тэгэл Хайдараа гэдэг цэвэр англи азар байсан. Стен тэгээд бас азар цэвэр азарнууд хамгийн гол нь малалгаа их өндөр шаарддаг. Зарим нь 1 жил болж байсан, зарим нь 2-3 жил болон зарим нь одоо Ирээзүй бол одоо 10 гаруй жил болчлоо. Одоо байж ин 21 настай азар хөрх. Хоёул Ирээзүй дээр эхлээд сайн дэлгүүр. Энэ бол энэ чинь нөгөө англи кабардын азарх тий. Ирээзүйгийн удам нь ер нь юу юм бэ? Одоо яг дээд удамдаа энэ одоо хурлах чадвар нь удмыг та ихлэ сайхан дэлгэрүүлээд хэлцүүлээд өгөөч. Ирээзүй ирээн гэдэг азаргны төл. Одоо энэ юуны хэний галтар азаргын нэг зэгтэй юм бэлээ. Нөгөө Алтай азарг болсон Миндэхийн галтар азаргын тэр нэг эцэгтэй юм бэлээ.
ерөнхийдөө би 90-ийг аваад ирсэн л болохоор тэрний дээдлийн удмуудыг харддаг шүү дээ. Бяхал өөрөө тэр удмыг ягаад аваад ирсэн болохоор сонирхчоо ерөнхийдөө нэг яхад сонирхоогүй. Энэ хүн ч өөрөө нөгөө азаргаа өөрснөө яадаг гамбат хоруулж ирж байсан. Тэгэл энэ азрыг авъя гэж Дэмбэх авсан. Шабартуй гэдэг азрах чинь болохоор Илтай гэдэг азрагны төл. Азрагнуудыг нөгөө нэг тусны ярих гад резви дээр яагаад байгаа шүү. Яг л резвигийн хувьд болохоор алтан азраг ургамжлалтай маш олон төлөвүүд нь сайн давгсан тий. Дээрээс нь нөгөө түрүү та ярьсан нөгөө эмзэг зарим нэгжилж болдог тий. Гэтэл резви бол Монголын нөхцөл дасан зохицоод одоо 21 нас хүрсэн байж тээ. Тэгэхээр резви дээр жоохон тулгуурлаад одоо энэ цэвэр азрагны арчилгаа малгай үржил гэдэг юм уу тэр хэсгийг нэлээд дэлгэрүүлээд яриадахыг гэж бодоод байна л. Та одоо анхны жил нь бол хичнээн гүү хураалгасан. За ер нь нэг 20 дгүүтэй л явдаг шүү дээ ер нь. Цэвэр азрагнууд бол нэг 20-30 гүү гээл тэгдэг. Ерөнхийдөө тэгэл нэг 20 гаруй гүү явна. Ер нь малгай сайтай тарган гараад ирдэг. Гүүний өөрийнх нь орооны юм таарад ирдэг. Азраг өөрөө тарган байжгаад айхтар янз янзын өвчин юмыг суулгачихгүй бол ер нь баг гიშгэн шүү. Ер нь гүүнүүд нь болцсон унагална адуу мал тарган орох хэрэгтэй. Гүү бол ер нь бас тарган байж чинь хээл авах магадлал өндөртэй байна. Тарган орцсон байгаа адуу бас хурддах чадвартай адуу гарах магадлал өндөртэй. Ер нь тэгэл азрагыг ер нь байнга л тэжээлтэй байлгаж ижил одоо анх гүн дээр гаргаж байгаа азраг бол ер нь байнга тэжээл салахгүй. Эхний сар бол ер нь яг шууд ороон дээр гараад ирж байгаа азраг амархан нэмгэрнэ. Нэмгрээд ирэхээр нэр нь тэгээд дээр нь бас энэ зүүн тал руу чинь юутай өвс ногоо ихтэй болохоор шумуул ялаа их гарч ирнэ. Тэгэл манайханд ч бас нэг тийм цацлага мацлагны юм гардаг ус одоо ер нь бас харагдахгүй болчиход байна. Намбург дэнтерт бол нэг цацчих нэг 6 цагаа барьдаг тийм цацлага маслага байсан ялаа малаа сууддаг. Ер нь тэгээд би чинь хүүхд чуухтаа нэг анхаардаг байдгүй шүү дээ. Эхнэртэй хамаг юм даатах зэрэг азрах халуурлаа гэхэд ерөөсө халууны шил аваад бөхсрөн хийчихдэг юм шүү. За тэдэн юутай халуурсан байна. Одоо шууд тариа хийн тэгнэ гэл ерөөсө байнгын хяналттай л байж явахгүй бол болохгүй. Жохон сэтгэл гарах хэрэгтэй юм надад. Байнга өөрөө тэгэл хариуцсан ажилдаа эзэн болоод тэгээ ерөнхийдөө бас нэлээд л арчилгаатай шүү цэвэр азрагнууд. Анхны жил дараагийн жил хоёртой бол ер нь 2 жил мэл. Эхний 2 жилүүд нэлээд ер нь арчилгаатай л очинлон таслах тий. Түүнээс хойш гайгүй басчих уу? Ер нь бас тэгэл байнгын анхааралтай л байхгүй л эвгүй шүү. Тэгэл нэг жоохон ханаагаад юм уу хооллохгүй байж байгаа л хөрөөх юм бол тэгэл колкогөл гэсэн оролцолтой л хүчтэй юм дээ шүү. Ер нь цэвэр азраг хэцүү. Ер нь цэвэр азраган дээр одоо гол одоо арчлаа юунд би бол одоо хүүтэн буюу орчны температур солих бол азраганд бас айгүй одоо цэвэр албанд бол их нөлөө болд юм гэж боддог. Өөр ямар ерөнхийдөө яг ингээ хавар гараад жоохон авсрахтай үед энэ төр тавиад энэ төр чинь гараад гүмал гიშгэж байхдаа их хөлдөр нь англаад ингээ гүмал гიშгээд нэг орон өндөр орцсон болохоор хөлдөр тэрнгээр болохоор хаврын жоохон авсрахтай өдөр анги тавих юм бол тэрийг сайн анхаарч явахгүй бол хатгаах магадлал өндөртэй байдаг. Хаврын тэм нэг жоохон зэвэргэн үеэр намрын нэг жоохон бас нэг зэвэргүй үед шүү дээ. Энэ хоёр дээр л ер нь жоохон имзэглчих гээд байдаг. Тэрнээс зуны хөтөн бороо энэ нэг жоохон нэмнээд тэгээд алсаараа нөгөө нэг орчинд нь сайхан тасгаж ээж тавиул гайгүй. Шууд ингээл бас анхаарал алдаад тавьчих юм бол ер нь эхний 7 хоногт байн ганцаарч харж байхгүй бол ер нь жоохон гатгаа авчих магадлал ерөнхийдөө гатгаах магадлал өндөртэй. Тэгэл хооллохгүй гүлийгээ зогсчихдог байхгүй. Хэцүү шүү ер нь. Тэгээ эндээс тээвэрлээд очихдаа хүртэл бас нэг анхааралтай явахгүй бол битүү тим юм дотор тенттэй машин тачаад очиж байгаа жоохон чигтчихэд шууд салхинд буулгахад л хатгаа авч тэр. Их имзэг. Тий. Ер нь тэгэл байнгын хараа хяналттай тэгээд байж байхгүй. Ер нь олон жил болцсон азраг бол баг Монгол азраг шиг болчихж байгаа юм тий. Баг Монгол азрагнаас илүү байдаг цэвэр азраг чинь ерөнхийдөө цэвэр азрагч чинь ороо сайтай. Ер нь тэгээд өөрийн жоохон байгальд нь ойртуулад тэгээд гашаа машинд гүгшгээд байгаа азраг ер нь тэгээд бас нэг тийм одоо хүнээр бол тийм нэг нормор дуу маягтай ердөөд бие даахгүй тийм ерөнхийдөө тийм байгалаар нь байлгаад байгаа юм гэдэг чинь цаанаасаа өөрөө тийм байгальдаа тогтцоод ирэхээр гүмалаа хураахан чилүү болоод тэр нь адуу малтай ойртуулахгүй гүмалаа тийм бөөгнүүлээд хураагаад явж ийн гэдэг чинь бас их чадвар болоод ирдэг. Байгальд нь ойрхон байлгаа. Ерөнхийдөө бол бэлчээрээр нь гүү хураалах бол магадлал. Харин бас давуу тал нь. Гэтэ нөгөө бэлчээрээр нь гүү хураалахаар нөгөө юу гэдэг юм дэ одоо азрагтай зодтолдох ч гэдэг юм уу бусад эрсдлүүд үүсэхгүй. Үүснэ. Ерөнхийдөө ер нь тэгэл цэвэр азрагт гүү хураалахдаа адуу адам солхон шүү зайтай хураалгачаад эхний нэг 7 хоног гүү малын харин хураалах гүнүүдээ сайхан ижисүүлээд тэгээд тэн дээрээ тавиад ирэхэд бол тэгээд ер нь тэгээд эхлээд нэг 7 хоног юм 10 хоног сайхан гүнүүд нь тарахгүй ингээ бөөгнүүлээд авцсан азраг бол нэх хайхтар тийм дараа нэг хайхтар тийм ачаал өгөх юм гайгуулчихдаг юм даа. Ер нь эхний жилдээ энэ төр бол гүүгээ ээж бөөгнүүлж мэдэхгүй баг гიშгэж мэдэхгүй азрагнууд ирнэ шүү дээ. Тэгэл тэдний чинь тэгэл чинь бас юм сурах юм. Тийм юм сургах шүү дээ. Тэгэл ганц нэг гүү мал энэ төрийн анх гიშгүүлж байгаа юм жоохон чөдөрлж барьж иж яахгүй бол ганц нэг гүүнд өшгөлүүлчихээрээ бас тэгэл зөрөхгүй бол эргэж нөгөө гүү мал руу ойртохгүй болох шээтэй. Тэгээд идэх. Яванда тэр байдал найрлах уу? Арилна. Нөгөө өшгөлсөн ч нэг зэргийн тоохгүй энэ зэргийн байдгийн гэж явж байгаа тийм. Ер нь тэгээ яг нэг өөрийнх нь юмыг ингээд
одоо энэ чиний өөрөө чинь сөрөгшүүгээл мэдүүлээд өгсөн баг тэгээ цэвэр азар бол ер нь юм аа алдахгүй шүү. Байгалаараа ингээд байгаад байгаа юм бол зүгээр болт. Тэгээд манай улсууд ирээд гайхаад танаа азрууд ингээд ямар сони ингээд сайхан хураагаад явчих юм. Манайхны хэд чинь ингээд гүүгээ хаяал юу ч хамаагүй дагаа явчихдаг шүү дээ ингээл. Улсууд тэгдэг байхгүй. Тэр дадлыг нь та яа. Тэр дадлыг ер нь тэгэл байгальд нь ойрхон болгоод эхлээд нөгөө гүү хурааж яхад нь эмзэг үед нь адуумалтай зодтолдуулахгүй. Одоо нэг 4-5 азар тавилаа их чинь 4-5 тишэл ингээл гаргаал тэгэл өглөө ягаачгүй эртээ мордол нөгөө хэд чи хооронд нийлүүлчихгүй худаг дээр авцарсан ч гэсэн дан дангаар нь услаал. Тэгэл ингээд ирэхэд хэр ерөнхийдөө ороос сүргээ таниад ингээд ирэхээр ер нь гайгүй шүү. Айлуудын азрууд харахад л 3-4 азар нэг болчихсон л нэг адуун бөөгөн ч гэсэн л юунгаа гिचсэн мэддэхгүй л болдол манайхны хөдөлгөөг хураалгаад өгсөн гүнүүдээ тэгэл яг дагаад явчихдаг шүү дээ. Анх орж байгаа адуунд ер нь бас хураалах гүний нас гэдэг юм уу бас чухал байна уу? Ер нь бол ганц нэг унаг 2-3 унгалцсан бүдүүн байрах шуудсан гүнүүд бол зүгээр шүү анхаарсан азарнуудад. Годонсон угаасан байцнууд ягаад бол найс цааш азарнд гүйж орох жишээтэй ч юм уу ягаад хооронд нь зодтолдуулаад идэх. Ер нь нэг тогтой хөл хүндтэй нэг хэдэн сайхан тогтой гүнүүд үүдэх шүү дээ. Тиймэрхүү гүн мал хураалгач бол зүгээр өгдөг. Эхлээд хураалгаж байгаа гүнүүд бас нэг 2-3 унгалчихсан гүү байвал бас хойдон жил нь унаглах таа ч гэсэн гайгүй болоод бас байцнууд хураалгачихаар тэгээд ер нь жоохон байрах суудсан гүнүүд толцол хураалгана шүү дээ. Ер нь тэгэл 3-4 унгалж байгаа гүч нь одоо төлөө гэж байгаа үржилт орж байгаа сайн төлөн тавьчихсан гүнүүд одоо гарсан төлөмөлн тавьчих байгаа гүнүүд чинь 4-5 унгалцсан гүнүүд байна шүү дээ. Ер нь гүү сайхан зузаараа бүдүүрээд сайхан ховроод ирсэн гүнүүд л цэвэр азрын зүгээрэлтэй. Сав сайлан сайхан томроод юу яатчихсан гүнүүд зүгээр их тогтой юмнууд. Ер нь тэгээ манайхны одоо жил болго нөгөө сольсоор байгаад юунд ч хамаагүй ороод сурчсан болохоор за энэ дэхэл энэ жил дээрс төлж байгаа юм байна гэсэн бодолтой л байдаг шиг байна. Алгамуудын сайн ерөөсөө жил болго ингээд таарад байгааг бол яг ингээд ганц нэг жилдээ байлгах. Ер нь гэхдээ за энэний төлд авчлаа гэж бодоод за энэ хоёр хоорондоо одоо болж ийн гэсэн гүг тэр азаргандаа байнга явуулаад байвал жил ирэх тусам чанар нь удаал юм гараад байдаг. Ганц 2 жил буцаж тойруулж байгаа эргээд аваад ирэхээр дахиад хорд юм гарах магадлал их өндөртэй байдаг. Бас тий. Одоо энэ хоёр тойроо таарад байна л гэдэг юм бол ер нь тэгэл гарсан болгоно яг тавих гэдэг шаардлага бас тийм байдгүй шүү. 2-3 жил болгоч 2 жил юм 3 жил болгочоод буцаад нэг 2-3 жил өөр азаргнуудаар явуулаад буцаад оруулаад тэр тавихаар ер нь гарах магадлал их өндөртэй байдаг. Бас тийм ээ. Нөгөө нэг азаргандаа удаан яваад хар бас тийм юм бас ахтаргүй багтдаг шүү. Тийм талтай байдаг. Зүг. За резвигийн ер нь резвид одоо тэр хураалгаж байгаа гүүнүүд ер нь ямар удамтай гүүнүүд үүдий резви ер нь хичнээн өнгөрсөн хугацаанд хичнээн төлөө өгсөн түүний хідэн нэр байсан юм бэ? За 7 оноос хойш хураалаа гэж бодоход чинь 7 хоногийн хураалгасан нэг нь 20-од ерөнхийдөө жигдэх нэг 20 гарангуул байдгийн. Ер нь 50 30 чухаг хураалгачдаг. Тэгээд ер нь резви бас охин төл гарах магадлал өндөртэй байдаг шүү. Ер нь охин галцуу гардаг. Тэгэл нэг жилийнхэн төлгөл ингээл нэг 10-аад өрөөнд гарвал тэгэл намар байхгүй болчихдог байхгүй. Өөрснөө ганц нэг нь уух гэж авч үлдээл тэгэл нөгөө зарим нь бэлэксэлтэн тэгэл зарим улсууд эризгийн ганц нэг төлтэй бол ялстаа азар болгоё гэл аавн тэгэл бас 8 харилцааны юмд яваал тэгэл ерөнхийдөө тэгэл ингээл улсууд бодох нь энэ олон төл гаргаал ингээл зараал эднэр мөнгө олдог. Эн чинь нөгөө 5 цасаар өгч байгаа ч гэсэн эргээд нөгөө нэг энэ өөрийнх нь нөгөө юундал эргээд өөрийнх нь зардалтаа л орчдөг шүү дээ надууныхаа зардал тий. Бас ямар ганц нэг хүний ч маллах биш адуу малж байгаа залуучууд өнмөр мал унж байгаа тэжээж байгаа залуучууд тэгэл янз бүрийн улсууд байна. Тэргээл эдгээр чи ямар тэгэл зүгээр байх биш тэжээл үс оюуснаас эхлүүлэл тэгэл юм тариамаараа тэгэл янз бүрийн одоос тэг юм үнэтэй болчихж байгаа. Тэрийгээ дагаал тэгэл энэ үндсэн юм чинь эргээл адуундаа наалтаж байгаа юм. Ер нь эризүгээс овоо хэдэн эр төл гарсан. Тэгээд гарсан төлүүдээс хамгийн их амжилт гаргаж байгаа нь Лувсан Балдангийн алтар байна. Тийм одоо яг ирээдүйд хураалгаж байгаа гүнүүд ихэр Дэмбэх хотын голчлон ганцхан юмыг баримталдаг нь улсын наадамд айрагдчихсан газрын төлөв гүнүүд л ер нь хурдаад гарах магадлал өндөртэй. Нэг бол өөрийнх нь төл давхицсан гүү. Хэдэн үеэрээ ус дайрагчсан удамтай гүү. Хоёр талаасаа юм орчихсан тиймэрхүү гүнүүд тавих магадлал ерөнхийдөө сайн гэсэн гүнүүд л хураалгадаг. Тийм утгаараа болохоор дандаа тэр одоо гарч байгаа төлөвүүд нь тавих магадлал өндөртэй байж идэг. Залуу алтар өөр. Луу алтар байна. Эризүүн төлж одоо цогцоогонгой хээр байна. Тэгээд тослоо яхтны хангар дайрагдсан хээр байна. Тэгэл одоо энэ сая сэлэнгэд амаа үзүүлдэг хээр азарга байна. Нилээ олон юм байгаа. Ямар ч байсан нэг алтан азарга авахтаа нэг 20 төлн улсын наадамд дайрагдсан байсан. Тэр одоо хиний хол байна. Буянбаатарын хол байна. Тэрний чинь төлийн төл нь бас улс дайрагдчихж байгаа шүү дээ. Дорновын тэр Эрдэнэ их төлөө нэг мөлөжгтэй хол азаргын экватор уяад орчин жилийн улстай наадамд харагдсан. Төлөхийн төл 25 та азрууд ингээл бас харагдал. Ерөнхийдөө ингээд удамшаад бас эризгийн төлийн төлөвд бас тавих магадлал өндөртэй байдаг.
Одоо тэр нөгөө энэ баасан жимчийн хул байна. Энэ улс долоолчод ховдод очиод төрүүлдэг энэ тэр дандаа ирээзгийн төлөөд тий. Тэгээ охин төлөөс нь бас хурдаат барах магадлал өндөртэй байдаг. За жишээ. Одоо тэгэл охин төлөөс нь гарч байгаа атомууд байна л да. 25 та атомууд тэгээд тэгэхэд энэ тань тагчихсан атомууд байдаг юм. Ганц нэгээс нь дуртаач. За тэгэхэд охин төлөөс нь гарсан атом гэх юм бол энэ яг ингээд толгомдоод яхаар зүгээр яриа сууж яхад юм нэг ном марахаар өө эн чинь үүдгийш тэгээд би ч өөрөө тэгээд нэг айхтар тийм бүртгээд янз бүр болдгоо ч гэсэн орцсон юм байж байгаа. Санаанд оруулалт хэлээ тий. Резвегийн төлүүдээс одоо нэг гүний одоо тэр бол нэг удамтай гүнүүд юм. Ялангуяа улс бусад айрагцсан адуунуудаас тэр хоёр бол нэг гүний төл юм. Өөрөөр хэлбэл эцэг их салаагүй нэг гэдэг ч юм уу эсвэл нэг удмын юм уу гэж их тал нь бас давтагдж байгаа тийм юм. Их тал нь давтагдж байгаа юу? Одоо нэг гүнээс хоёр төл нь улсын наадамд аригчлаа гэдэг. Хоёр резвегийн төл. Тэг яг би одоо энэ лууяах төгсөнд дөрөв адууныхаа хоёр нь бол нэг нь өндөр алзан тавиад гарчиж байгаа. Улс дайрагдаг тэр цодор зээрдэгэд нөгөөх нь ирээзүйд тавихад л бас нэг ихтэлтэй хоёулаа. Ирээзүйд тавихад тэр лууяахын тэр дүнжин гаравт дайлж гараад хөвсгөл тус дайлаа гараад соёл өрөөний юунд хангард дайрагдаг тэр хоёр бол тэр хоёр бол нэг ихтэй мөртлөө эцэг ондотой хоёр азраас гарсан л да. Луу энэ галтрын дүү 90 адуу гарсан. Тэгээд одоо Нямсан бүгийн бэлгээ ахтар байдаг. Нэг эцэгтэй нэг ихтэй. Луалтрын дүү. Тэгээд өөрөө бол галтар чинь жоох удаан дуараас гарч ирдэг. Нөгөөх нь болохоор их огцон өндөр хурдтай. Тэгээд дааганд нь буруу сургаад зам онохгүй болцсон юм лээ дайлаад гардаг. Тэгээд луу яах нэг жил уйсан. Би гуугаад энэ одоо ингэ жоохон бураад байна гэсэн чинь. Өө яах бахан уяад үзье. Тэрийг болохоо ойлгох зүгээр болгох чинь багмаг хийж чад болгох чинь тэгээд яа үзүүдээр гарах чах ахнараас нэрвэл хоёулаа хөтлөд орчих. Тэгээд нэг амар юм яриад хоёулаа марцган жийсэн байхгүй. Тэгсэн чинь ахын нэр жамжиг байхад нөгөөд нь гарч чад гэсэн. Тэгээд авийнхаа болсон. Тэр бол их онцгой урдаад гарсан л та. Багд нь дааганд нь жоохон буруу сургацсан гэжсэн. Тэгээд одоо азар болцсон бас төлөн сайн тавих гээд байна. Тэр нөгөө Нямсамбуугийн бэлгээ хийсэн тий. Тэгээд юу юм уу? Луу алтартаа яг эцэг нэг салаа. Яг төрсөн дүү юм байна. Яг төрсөн дүү. Тэгээд уржингийн тэр дуудлага худалдаанд би их нь оруулсан шүү дээ. Би тэр хамгийн гол нь дуудлага худалдаа их чанартай болгоё. Дээр нь бас үнэн адуу оруулж яа бас тий. Тэгээд эндээс дуудлага худалдааны адуунаас давхих ёстой магадaltaй байх хэрэгтэй гэсэн. Тэгээд би луу алтрыг их оруулсан. Анхны дуудлага нь 25 сая гээд хүн авсан. Тэгээ нөгөө хүн мөнгө төрөн болохгүй жаад байхгүй аваагүй байхгүй юу. Тэгээд тавар нь би тэр жил алтар тойруулж өөр азарганд явуулж гаад яг тэр жил ирээзэд төгцсөн. Одоо луу алтрыг 21-тэйгүү байж байгаа надад. Тэгээд ирээзэд төгсөн чинь хавар нэр гарчдаг. Тэгээд намар нь Нямсангийн бэлгэх одоо гайгүй үнээр аваад. Тэгээд энэ жил даагийн уйсан л да. Зэндээ хуйсан. Хурдан байсан. Тэгээд бас нэг ирлиз дааганд мордуулчихгүй Монгол дааганд мордуулъя гэж зүмс таваад идсэн. Хасагдсан байсан. Монгол дааганд мордох. Уг нь 50-д ирлиз нь тавьчихгүй. Тэгээд өөрснөө л бас нэг болоогүй юм шиг л. Тэгээд буцаад энэ намар бэлгэх ихийн бэлгэн төгцсөн. Энэ амар адууны ихийг би одоо янз янзын язран чөлөгтэй яаж чадахгүй хань маллах чадахгүй байж хөлчж магадгүй гэд 21-тэйгөө сая над бэлгэнд би авцсаар ачаад авцраад ичиж байна. Тэгээ ямар азарганд байсан юм? Энэ жил үү? Энэ жил өөрийнхөө нэг юугаар авдаг, суглаагаар авдаг нэг марти гэдэг азарганд байсан. Энэ жил цуу юм шиг үлээ. Одоо тэггүй нас ахаад ирэхээр бас өнжиж унагалдаг магадaltaй болчихдог тий. Ороон бас явчихдаг юм. Өөрийг нь авч үлдээд ихийн надад бэлгэнд төгсчихсэн. Их нь өөрөө тэгээд самдангийн өрн гэж одоо манай энэ зөвхөн нэг улсад нэг айрагч нэг зургаалсан тэр хөр азарны төлгөө байгаа. Ерөнхийдөө тэгээд нэг улсын наадамд айрагдсан азарны төл тэгээд нэг бол өөрийнх нь гарсан төлн сайн тогсонгүй малаас л ер нь хурдаа дуу гарах магадлал өндөртэй байдаг. Саяны дээр халтар гүний ихийг нэр чинь та тийм. Эцэг нь тий. Халтар гүний одоо луу алтрын эцэг их халтаргүй шүү дээ. Халтаргүй ч өөрөө Сүхбаатар ихтэй мөртлөө самдангийн өрний шууд төл байхгүй. Сүхбаатар ямаргүй хин. Сүхбаатарын хол хэрэг байсан байлаа тий. Тэрнээс л самдангийн өрн гэдэг газар бичгээд гарч ирсэн. Амар дуу. Абр хурд шингүүд оршва. Селен амьсга задалж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр. Энэ ер нь бол яг хүмүүст нийтээр нэг ийм шин цагийн адуу буюу одоо сонгож одоо бидний үржүүлгээр ингээ бодлого үржүүлгээр харгаж авч байгаа энэ адуу нь бол хурдан тэгтэй тэсвэр хатуужил буюу одоо нөгөө бусад талаараа бол сул юм а гэсэн ойлголт нийгэм түгээмэл гэдэг та мэднэ тий. Хэрлээ задуу хэврэгэл гэнэ ингэдэг. А гэтэл тэрнийг бол одоо тэр бодол одоо яг бүрэн биш шүү. Одоо яг тэр бол одоо 100% батлагдсан зүйл биш ээ. Хэрлээ одоо цэвэр одоо
релиз байлаа ч гэсэндээ тогтмол амжилттай олон жил уралдаж болж чаддгиймаа гэдгийг батлан харуулж байгаа хөл өгөл Луу Халтар тийм ээ. Тэгээд Луу Халтарын тухай бас ганц нэг дурсамжууд одоо бас хурдмар сонирхогчд маань сонирхуулаад бас ярил анх хэдтэй одоо тусам алдаахт очив ямар одоо бас учрал тохиолоор тэр хүнд очисон байдгийг 2009 онд зүүн бүс Доронтод Дэлхийн тэмдэглэлийн соёлын хязгаарлан үрэ соёлын морд төрүүлчихэд тэгээд Мөнгөлийнх нэг энэ халзангийн мөнгөтрийнх нэг хар азар бэлэн төгсөн тэр бас төрүүлээд 2 4 аваад байж хад лууяах тавих гээд ирдэг. Манай хүн ч бас жоохон юм бүрддэг байсан ш тэр үед. Тэгээд нэлээ хаалцуу тавих гээд за баясаа налаа ичсэн сохтуурчлээ ч өнөдөө нэг аргалаад тэг нэг уулзаад яадаг гэсэн ирэнгүүтээ чамаас адуу юм байсан гэдэг. За тэг ах гээд шууд адуу дагуулчиход. Тэгээд нэг зээр тонохтой одоо энэ үшийн гамбатхын нэг англи араб халзаа зургаас тэрний төл нэг зээр доног. Би 3 4 2 оногтой байсан гэдэг үзүүлсэн чинь энэ оногийг чааваа гэдэг. Тэг гээд тэгсэн бас нэг жоохон үн хэлсэн чинь чи арайч үнтэй надад зарах гэдэг нэг. Тэгээд өөрөө нэг энэ л байхад болно гэдэг надад хэдэн төр үлдээчихэд явсан юм аа. Тэнгүүтээ бас надад ирэхлээд ихтэй навчууд тусрааж байна би гэдэг. За тэгвэл та усраагаад уяхгүй юу. Харин та нэг өөрөө нэг сайн хонгорол заазахтай шүү дээ тойруулах ихтэй. Өөрийнх нь гайгүй тохиодсон зур сонгорол зингийн төл. Тэр хонгорол заазаранда 50 төгөөрөө би нэг тэрнээс чинь ганц төлөлтөө болохыг хүсдэг ингээд тэгсэн чинь тэгээд тэгээ аваа яваа хусраагаад уяад тэр жил яасан мэдгүй улсад долоолоод $1000 долоолоод Эрдэнэтэд очиод олоолцдог байхгүй. Тэгээ намар над нэг 2 шуудаа гурал 2 шуудаа бодаа нэг мөнгө аяг сая төгрөгтэй авчирж өгсөн. Арай л үнэн багтцсан байсан юм багтаа минь нэг 2 3 долоолчлаа гэд. За тэгэл хоёлаа марцхан дээс хаш тэгээд яасан тэгсэн хойдон жил нуусд гуруулаад дундаа нэг 200 та наадамд аман үзүүлчихдэг. Төрүүлж орж ирээд хүүхэд нь гараа өргөд аман үзүүлчихдэг. Тэгээ би савлаад тэгц 2 сэдвэр өгсөн бол 200 авах байцтай байх гэдэг. Тэгээрээс анхны өгсөн адуу тэгээд улсын наадамд харигдаад тэр чи 11 онд ч тэ. Тэгээ харигдсан. Тэгэхэд Луу Халтрын чинь 10 онд дааг авсан. Тэр зээрдийнхаа дараа жил болгон чамаас нэг оног авчий гэдэг. Тэгээ нэг 4 5 оног бас сөнгө даагаад удаа цомлохоор лөвтөж тижэл аваагүй тэгээ яг тэр өвөл нэг өвсөрөө ногоо өгсөн тэгээд орчихсон. Хавар нэг 4 сарын үед нэг 4 5 сарватаа ирээд улсуудад тарааж өгчөөд ганцхан галтар үлдсэн. Ирээ зүгийн төлөв чинь ингээд жижигрүүхэн дааgal байсан. Тэгээд луу яах энэ галтар даагийг таав гэд урьдчилаад бас үнэшний юм авцсан байсан юм гэдгсэн чинь гайгүй юу гэж гайгүй байх наа чинь зүгээр хад болох байх та гэдгсэн чинь даагандаа үед ерөөс яваагүй. Тэгээд намран тэгчихсэн. Чиний өгсөн тэр галтар даах чи явахгүй юм билээ байсан. Тэгвэл энэ жил хаврах гайгүй ганцны гайгүй унаг гарвал бас та харж байгаад энэ жилийн урмаас намар очиод авахгүй гэсэн. Цаахан нэг шүдлэн өрөө үзээд тэгээд. Тэгээ шүдлэн өрөөд уяад улсад 8лаад төвийн бүсийн дээр 12 оны бүсийн наадамд энэ 7 дахь тулсан бүсийн наадамд төрүүлээ. Тэгэл дэрнээс хойш ерөөс амжилт нь сайн болол ирсэн шүү дээ. Тэгээ дараа жил нь бас дахиад нэг зээр дүрээ аваад тэр нь улсын наадамд 2 харигдсан. Гасагдаад байсан болохоос биш. Тэгээд дахиад тэрний дүүг аваад бас тэгээд бид хоёр нэрээс дугаарх энэ тэлдэг тийм 2 хар хүн хоорондоо таарад байдаг юм яа гэж. Үгсэн юм болж байгаа юм гэлдэг. Тэгээд баян сумын сэтгэл санаа нийлэх гэж юм байна. Тий бас ихсэн авсан. Би ч тэгээд ямар янз бүрийн очиод нэг адуу мал хүн автай авч байгаа. Бас тэр чин зөх хэмжээний бас нэг өөрийнхөө амьдрал ахуйгаас илүү гаргаж иж 5 цаасаар адуу авч байгаа шүү дээ. Ер нь бол тийм ямар баян царгандаач биш бас өөрхөн өөрийнхөө амьдрал ахуйгаас жоох илүү гаргаж иж хүн адуу малд орж байгаа шүү дээ. Ер нь бас тэгээд адуу малд орно гэдэг чинь бас зардал зэрэг өндөртэй. Тэгээ айл болохоор бас нэг хүн амтаа авж байгаа адуу очиод такучаасаа бас явал. Манай Дэмбэх тэгдэ. Баясаа бити хүнд адуу мал зарахта баасаа өгч байгаараа чи. Сайн юм аа л өгч байгаа юм нэ. Очисон улсууд сайн юм авсаад улсууд сайн уйна, сайн тавихгүй. Хоёрын хооронд юм бити өгч байгаараа. Яг өөрснөө энийг л авъя гэдэг нь яг чи удам судар хэдэл өгч нь. Хүн аншин яг таарах хүн тэгээд таарах хүн нэр нь өгч нь. Тэрнээс чинь мэдээ сайн адуугаа л өгч. Цаад хүн чинь сайн адуу авчихад дахиад 2 хүн дагуулад ирнэ. Тэр 2 хүнд нь сайн адуу өгч 6 болоод дараа нэр нь. Ерөнхийдөө ингэж л ярьдаг хүн байхгүй. Тэгээ би ч юуж тэгээд надад бол хүн ирэл заагаасаа чи энийг би энийг нэг уях гэдэг юм дахир өгчих гээл нэг 2 гуйхтан зааваад яваад. Хүн хайшин өндөр үздэггүй гайгүй тэр ярьдаг болцлууд нэр. Тэгэл аваад явна үстэй. Ер нь би энэ хадаа мал харамлаад байдгүй шүү янз бүр. Тэгэл хүн төгсөн юм сайхан тавьдаг. Гар сайтал гэж ярьдаг усуд яах вэ тэгэл бас энэ сайн адууны хажууд байгаагийн буян ер нь тэгээд бас нэг тийм хармын сэтгэл багтай хүн байна. Ер нь энэ бүгдээрээ л миний гэсэн бодолтой байдаг. Тийм болохоор яадаг тэгэл нэг л их олон малтай бол баян хүн шиг л байждаг байна шүү дээ. Тэгээд яг нэг жилдээ нэг бас нэг 10 гаруй 90 гаруул бас нэг зөх хэмжээний найз нөхдүүд ойр зурхны бас адуу мал дуртай мөртлөө 5-10 цаас гаргаж адуу мал худалдаж авах боломж байхгүй тийм улсууд байдаг шүү дээ. Өөрснөө их дуртай. Тэгээд босон болоогүй нэг хямдхан юм аваад нөгөөх нь адилхан л нөгөө нэг амтай юм болохоор идээд л
адилхан зардал гардаг. Тэгэл нөгөөх нь олигтой давхгүй, уг нь санаа байгаад байдаг. Гайгүй юм авчих. Тиймэрхүү улсууд энэ төрч бас бэлгэнд адуу мал өгдөг юм уу? Тэгэл бэлгэнд өгсөн адуу мал ч гэсэн давхиад баярлалаа хөл гэдэг ч тий. Ер нь тэгээд эн чинь бас нэг урдан малын буян зай сайхан адууны захад явж байгаа улсууд бас нэг хурдыг сайхан хуваалцах тийм ээ. Тиймэрхүү юм тий байх ёстой гэд. Манай тийм байх ч гэсэн өөрөө бас тийм унштай бас ер нь 90 жилийнхаа өмнө бас нэг бараг 40-50% бэлгэнд өгч шүү. Тэгэл ойр төрнийхөө найз нөхдүүд энэ төр гэл. Тэгэл холоос зориод би тантай одоо 8 их гээд ирж чинь ноолуурынхаа мөнгийг хадгалаад ирж байгаа хөө зүгээр хүнд наадах тэгээд байгаа эдэн хөргөөр аваад туртаа санаад таарсан сар аваа явах гэх юм. Жишээний ерөнхийдөө бас нэг тийм бүгдөө сайн адуу ингэж яагаад бүгдийг ингээд бүгдийг байлгаад байгаад байхт гэж боддоггүй шүү дээ. Тэгэл тараагаа дэш ингээд хорд хуваагаад ингээд сайхан залуучуудыг бас сайхан дэмжиэд сайн адуутай болсон хүн сайн уяач болно. Энэ уяачтайгаа сайхан дэмжиэд ингээд адуу мал өгөөд байдаг чинь бид нар ямар улсууд бол яг тийм нөгөө дотор байгаа улсуудаа дэмжиэд байвал эн чинь алстаа хөгжөөд явах юм болохоор тэгээд бас тэднийхээ сайхан тийм дэмжлэгээр дэмжиж ажилтгийг бит байж чинь. Яг зөв байна. Сайхан зөв бодлоготой, зөв бодлого баримталж байна. Луу халтрын тухайд за одоо сая бол Питер чинь ардын бясалгын 100 жилийн өмнө нэг лувсан балбахтай ярилцлага хийгээд тэгээд заахан 100 жил өнгөрөөмөр байна. 100 жилдээ алтраагаа нэг айтайхан сайхан тавьчмаар байна. Тэгээд ямар байна гэ. Тэгээд энэ жил чинь усын наадамж болсон гэж зүүн бүс төрүүллээ те. Тэгээд ялтчгүй үнэхээр энэ цагийн одоо Монгол хүний ураханаар гаргаж авсан одоо үнэхээр сайн адуу юм а гэдэг нь харагдчихэв. Тэгээд бас нэг зүйлийг одоо сониучрахаач гэдэг юм уу. Лусмал давхал азраг яриад байдаг. А хүмүүс бол морь гэдэг. Морилтоо залуураа би хөнгөлчих гээд хөнгөлөлцөө. Чи яга хөнгөлгээд байгаа юм гэсэн зүгээр надад чинь бас азраг бол арай мах суучвал бас дөрөв мөчин жоохон нарийнхан шул яхаа. Ер нь жоохон морин юм зүгээртэй надад чинь гэжсэн юм. Тэгээд заланд хөнгөлсөн. Одоо энэ морь малын цуг уйлдээс 8 шүү дээ. 8-аар хөнгөлсөндөө тэгээд нэлээд хөндөвтөр боллоо. Эвгүүтлээш байх нэг тавьж туучд өглөөл гэжсэн. Тэгээд морин болсон. Сүүлд нэг өрөвсөлтэй байсан юм уу? 2 цагийг авсан гэдэг сүүлд нэг засаа гарсан сурагтал бид ер нь тэгээд ахиж би тэр хөнгөснөөс нөөш тийм айхтарч ойртоогүй шүү дээ. Би тэгээд нэг юм хүм яачаал улсууд чинь нэг айрагт төрүүлээд хүнд өгсөн юм болохоор дагажгүйгээл янз бүр надад тийм зам ерөөсөө байдгүй. Сони хүн байгаа тэгэл хүнд өгсөн бол хүний юм чи тэр чинь тэгэл явж үүдэг. Эхлээд бол луу яах баярлалаа байсаа гэдгээс одоо айрагт толгонд би луу яах руу ярьж баярлалаа гэдэг болсон. Хамгийн гол нь луу яах чинь олон айрагт бол айрагдах тоолондоо дэмбэх тэр баярлалаа гэж хэлж яадаг. Тэ. Бас энэ хүн чинь тэгээ тодорхой хэмжээний темпэнд нь бариад энэ олон үетэйг оролдож штэ 5 6 үетэйг оролдож штэ ер нь бол тийм жил болгон нэг соёлын авчиг газар нэмэгдэж гарч ирэл байгаа штэ тэгэхээр тэр дотроос өөрийгөө асуулахгүй байна гэдэг ч бас мундаг байхгүй. Тийм тэгээд өөрөө тэрийгэ мэдэрж гин тэрийгэ сайн уйж гин өөрөө тэрэндээ бол ерөөсөн ам штэ гаргаан бод салахгүй айхтар хүн штэ ер нь л байх чинь өвс сулаагаад амд нэжид хүн штэ айхтар тийм тэгж адуу тэгж хайрлаж бүх анхаарал сэтгэл зүгөө зориулж иж бас тэрний үр дүн гарч адуу харагдаад байгаа бах тийм ээ төрүүлж харагдаж байгаа. Ер нь тэгэл адуу гэдэг амтан сэтгэл зүрхээ зориулаад ах юм бол адуу эзний 3 гэж хардаг гэдэг үнэн шүү. Ер нь бол би тэгэл ер нь тэгэл адуу малд яаж хаад баяр нь тэгэл гар хуруугаа хөлдөөч өөлөөл сууж хат яах гэж биний төлөө явуудаа гэдэл дотор орж исэн ч гэсэн тэгэл миний өөрийн тэгэл явах зам энэ ч тэгэл зүтгэдэг лээсэн байна шүү дээ. За одоо та тэр ярилцлагыг сонсч байсан ярилцлага нийтэд хүрсний дараа ийм асуултуудыг хүмүүс их тавих энийг их сонирхох байсан байх гэж бодож байна. Яагаад гэхээр нөгөө өмнөх подкастуудын дараа маш их асуултууд ирдэг. За энэ баясгалан гэдэг хүн бол үнэхээр сайн цогцлоочжээ. Энэ хүнтэй бас одоо санаа оноо сайхан нийцээд явал одоо бас хурдан адуутай болж болох нэ гэд тэ. Тэхийн тулд одоо дундаж ханшин ямар байдгийн юм бол гэд асуух бах л та. Одоо жишээлбэл тантай 8 ийг бол ямар удмын адууны одоо азарганы үр төлүүдээс авах боломжтой байна вэ? Тэр талаар бас жоохон нууц зөвшөөрлөл мэдээлэх боломжтой юу? Ерөнхийдөө бол намаагч тийм мундаг үржүүлэгч би чинь өөрөө хажуудаа мундаг зөвлөгтэй шүү дээ. Мундаг хүн байдаг ш. Манай хүн чинь доктор, хөдөөж ухааны доктор 6 жил энэ доктор хамгаалах гэж адууны хэмжилт одоо тэгэл эн чинь 6 бүл адуун дээр докторын зэрэг хамгаалсан гэхэд улсууд болохоор зүгээр ингээл байж байгаа л авцсан юм шиг юм боддог байх. Эн чинь бүтэн 6 жилийн хөдөлмөр явсан. Уяа мөрнөөс хүртэл янз бүрийн юм авч тэгэл эн чинь нэг гоо анх хоноглоод нэг 3 хоногтой байхад нь хэмжин тэгэл 7 хоногт нь хэмжин сар хялдаад хэмжин 3 сарын дараа болоход хэмжин тэгэл энэ хөдөө аж ахуйн сургуулиас чинь нөгөө юугаа хийж байгаа дипломны ажлыг хийж байгаа одоо залуучуудыг аваачд 10-аад сурагчдыг аваачч хавар намар энэ төр тэгэл 100-ны төр хэмжилтэнд дандаа эндээс оюутнууд явдаг байсан шүү дээ. Тэгээд манай хүн чинь өөрөө тийм адууны нэлээд энэ гадаадаас орж ирж байгаа энэ цэвэр азарнуудад бол ерөнхийдөө бас айхтар судал мундаа судлан тэг өөрөө бас адуунд үнэхээр хайртай
үнэхээр шимт яадаг хүн шүү дээ. Тэгээд ийм том хажууд мундаг зөвлөх багцсан. Тэгээд ер нь тэгэл хоёулаа адуу мал гүү мал хураалах мараалахаас ихсүүлээд юм ер нь тэгэл өвлжинд ярина шүү дээ. Байнга л ярьж идэг. Тэгэхээр мэдээж бэлэг дэмбэр лахаа адуу бол тустай бах. Эдгээр одоо тань дээр очлож гэсэндээ одоо мэдээж тэр хүний өмчний адаг авалгад бэлэг дэмбэр лахтай ярьж шийдвэрлэх байх тийм. Зүгээр танд одоо яг тантай яриад наймаа яг үл ямар удмын адуунуудаа. За ерөнхийдөө тэгэл одоо бэлэг дэмбэр лахад байгаа бүх азарганд л миний гүнүүд явж идэг байхгүй. Тэгээ бид тэрч одоо тэгэл цугл чинь тэгэл ямар ч азар мазранд гүү мал тавих барих энэ төр бол өвөнд тавьж л байж тэгэл тавьж л байна үстэл гэдэг тэрнээс биш. Ер нь тэгэл яг өөрөө алдав шиг л байж идэг шүү дээ. Тийм тэгээд ер нь ямар ч хамаагүй одоо ямар тийм азарны төл такватан уулзаж ярьж болох харин тэр үед нь 90 охин л ямар байдгийг хэсэж бүх азарганд л гүнүүд байгаа. Тэ. Би ч өөрөө баясагийн тэр азартаа одоо хөөгд ирэхэд миний тамхтай тийм азар байдгүй хүн шүү дээ. Бүх дунд азарнуудад ингээд гүнүүд тараага тавьчихсан тэгэл байж идэг. Болно тэгээд тэр таксан тэрний төлөв гайгүй байна гэдэг энэ тийм азарганы чинь төлнөөс бол авъя барь гэдэг юм бол тэр жилээр 90 унаг байх нь уу гэж болохоос охин унаг байхгүй бол тэрнээс 90 унаг мөр гарсан бол юунаас чамаагүй л авч болно шүү дээ. Асуудалгүй тэр. Дунд шанс гэж явах. Үгүй тэгэл очил хоёр хүн хоорондоо ярилцж байгаа л болно тэрнээс ямар тийм лангуун дээр тавьсан юм шиг тэдэн төрнө шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Барагцаа одоо жишээлбэл бэлгээ бодвол нэг сарва 5 саятай байдаг юм аа. Тэгэл тиймэрхүү таньштай л байна шүү дээ ер нь тий. Тэгээд авах гэж байгаа хүн чинь өөрөө бас болцоотой хүн үү, жинхэнэ хөдөөнөөс цороод ирж байгаа хүн байна уу гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэр улсууд чинь тэр холоос давхиж ирж байгаа улсуудад бас дэмжээд бас тийм ээ. Өөрийнх нь яриа хөрөнөөс болж байгаа. Тэгээд тэрнээсээ яг одоо тогтсон тэдэн төрний ханштай, эдэн төрний ханштай. Чи тэдэн төрхтэй өрөөдрөл тийм зарвал авах болох та. Энд чи арай илүү удамтай юм ба тэдэн төрх гэсэн юм бас байхгүй шүү дээ. Ер нь бол намраас урдчил одоо тэнтэй уулзсан. Ер нь 8 сар гаргаад тэгэл улсууд ер нь тэгээд одоо улсууд чинь нэг аваад байсан улсууд чинь бараг манаас илүү мэдээж тэр сайн гүнээс чинь охин гарцсан байл дэше баясаа гэж бараг тэгж хэлэх гээд идэгүүлчихэж байгаа юм чинь төрүүлээд намайг байх байхгүй дадуугаар орчод гайгүй гэсэн гүнүүд чинь давхад байгаа юмнууд чи ихнүүд бүгдийн одоо энд ийм байгаа байгаа гэхэд бүгдөө ингээ хартсан бүр таньдаг болцсон өөн жил охин нахтай мэл шүү дээ баясаа танд за тийм байна уу гэх тэгэл явж ид ер нь тэгэл төрүүлэл ирээл ерөөс 8 сараас хойш за тэр чинь тийм 90 нахтай байлаа тэр чинь хайлаа зогцуулъя ийм тэгэл урьдчлаа ер нь сарванд нь одоо 8 хийчихэд салаад аваа явчих чинь эсвэл 11 сар гаргаад ер нь тэгэл 11 сарын 10 тэгэл 20 тэгэл ерөнхийдөө бас жоохон ширэх магадaltaй болоо тэгээд одоо салгаа давцраад тижээч шүү дээ. Тэгэхээр дожгүй тий. Ер нь бол яг бас зарим нь бол бодлогоор хусраагаал энэ төр байдаг юм байна. Яг гэхдээ битүүрийн ганц баримталтыг юм ерөөсөө гүү гэдэг байхгүй хүнд. Гүү гэдэг чинь үйлдвэрлэгч. Үйлдвэрөөгөө болчих юм бол тэгээд ямар ч хэрэггүй болно шүү дээ. Би хараа яг түүнээс одоо төлүүдээс нь одоо байд савыг нэг зарахгүй мэн тий. За ер нь охин адуу яг одоо ингээ сайн гүнүүдийн төл охин адуунууд ингээ гараад ирнэ гэдэг чинь одоо ихийгээ одоо ихийнхээ одоо үндсэн одоо суурийг авчулдаг л материалыг баазуулаад үлдэн шүү дээ гүгдэг юм чинь тэгээд ер нь нэг тийм охин адууг тгий баригээд зарж өрөх нь бас баг байдаг ер нь битэрийн сайн удамтай юуны охин адуу яг хөө тэгээд сарваг нөгөө явуулчих тойдон жил дахиад нөгөө азарган тавиад юм уу дахиад өөр азарган тавил сайн юм гараал яхад дахиад сарваг нөгөө явуулчихна тэрнээс биш яг их нөгөө явуулчихсан тэгээд үлдэр байхгүй азарг бол зүгээр азарг бол ял яах вэ гүү ер нь 70-80% шүү дээ их тал Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл хуралдааны сироп уяачад хурдмөр сонирхогчдын эдэнэ танилцуулсан Ирландын Блус Витал компани хурдмөрний нэмэлт бүтээгдэхүүн хуралдааны сиропыг 2010 оноос хойш Монгол Экостран компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд байна. Хурдмөрний нэмэлт бэлтгэл хуралдааны сироп нь 2 болон 5 литрээр савлагдсан. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл бүхий бүтээгдэхүүн. Уралдааны сироп нь адуун шаардлагатай бүх эрдэс, амин дэм, амин хүчнүүдийг өөртөө агуулж, адууны бодисын солилцоог сайжруулан, биеийн дархлааг дэмжиж, булчингийн ачаал дах чадварыг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой бэлтгэл. Уралдааны сиропонд дагуулгадах байгалийн гаралтай 20 нэр төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нь хоол усруулах системээр дамжин адууны биеийн ерөнхий дархлааг сайжруулах. Уралдаан сонгооны үед хөлсөөр алдагдсан эрдэсийг нөхөх. Үе мөч шянц шөрөмсний бат бөх уян хатан чанарыг сайжруулах, булчингийн цуцааг багасгах, уралдааны дараах биеийн сэргэлтийг хурцах зэрэг олон давуу талтай. Уралдааны сиропыг бүх насны адуунд 60 мл-ээр уулгах эсвэл тэжээлт нь холж өгнө. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл уралдааны сироп.
За бэлэгдэмбэрлахыг бол нэг үе 2000-ад оны их үеэр бол адуу сайн цуглуулсан гэдэг зүүн талаас авч байсан тойруулга адуугч нэлээд сайн цуглуулсан. Ер нь бол одоо тэр ихгүй одоо хоёул азраг яриад байгаа. Их гүүний удмуудын тухайд ямар удмын гүүнүүд дээр өөрчлөлт хийж ийн вэ? Аль удмын гүүнүүдийн одоо сайн талаараа удамших чадвар илүү өндөр байна вэ? За Сүхбаатар гүнүүд их сайн. За Сүхбаатар аймаг дотор аль одоо болвол одоо тэр удмын гэдээ ярив. За 2003 онд улсын наадамд хязгаалаа харигдсан. Одоо энэ Алтан тушийн уул гэж хуулбар улсад харигдсан мэс Эрдэнэ цагааны хэм Максар гэдэг хүний их адууны хуулбар хязгаалал улсад харигдаад урагшаа юу ороод боржинд улсын наадамд бас давхрыгаар харигдсан. Тэрийг эхийн асуугалт юм байх шууд очиод эхийн аваад ирчихсэн Эрдэнэ цагаанаас хулгүй. Тэгээ тэрнээс гарсан төл болгон тавьсан. Эр төл болгоно ямар ч хязгаар тавьсан. Тэгээд одоо тэр хулгууны төлийн төлн хүртэл одоо ингээл тохиол эхэлж байна. Тийм байдаг. Тэгээд тойруулгаас авсан гүнүүд бол ер нь ямар ч хязгаар тийс орд юмарсан шүү юм байна. 2000 хэдэн онд юм бэ? 6 оны, 5 оны хавар бүрэлдэхүүн аршин дээр Төв аймгийн Бенжирлингийн ард бүрэлдэхүүн дээр би адуун дээр байсан чинь дуграах, бандгаах, дэмбэх гурав нэг машинтай тавьж ирээд араасаа ногоон хүч тавьж идэх гэдэг. Ясаа өндөө суучих урагшаа юу яваа. Тойруулгаад нас 3 авахар ирсэн бахах нэг. Тэгээ очтгий. Тэгээ наашаа тойруулгаад энэ урд юунд байсан? Малхын талд байсан. Малхын талын урд руу хэрлэн гол дагаад байжсэн. Тэгээ яваад очсон наан тавьж явсан чинь нэг халзангүй юудэ твтчихэж. Тэгээ өргөд босгосон чинь дэмбэх хөшгөлч яваад гэдэг. Тургай халзангүй. Хөшмдөө маяг. Тэгээ дуграахт гэсэн. Энэ уг нь сайн удамтайг байгаа. Аргагүй хөшөрцөн шүү надах чинь гэдэг. За гэдэг. Тэгээ цаашаа очиод 2-3 заасан. 2 гоо автдаг. Нэг ухаалзангүй, нэг сартай хэргүү, дахиад нэг шар хэргүү заасан чинь даваад орж байгаа. Сайн гүнүүд юм дуграагаар залгаад бараг авчлаа та нар. Бараг хөхгүй болио хэлээ тэгэхээр. Тэгвэл энэ хойно нэг уюудад гівтэж байгаа халзангүйг авъя гэдэг. Тэгээ хүн ч одоо бараг хөхгүй байгаа юм чинь тэгэл авал гэж байгаа юм чинь. Тэгэл 3 гүүгээ ачаад даваад ирсэн. Адуун дээр нэг болгосноо болио хэл яхан үлзэт ч жоохон нэмхэ орчихсан адуунуудад тижээж байна. Халзангүй ч гэсэн гівтээд байгаа юм шиг байхад очиж тижээгээ тэг үлзэт буулгаад. Тэгээ буулгахдаа алзангуу хөвтөөл ирсэн тэг буулгаад тэр ухаан алзангуугод ирээд тэр буухта хөлөө хулцдаг. Машин дээр суухта. Тэгээд юм байх гэж тийм 3 сангуу авсан. Нэг нь арай багтахгүй байсан юм байна тэгээд. Тэгээд тэр сартай хэргүүг алтаргүй байсан. Тэр нөгөө сартын төл сартай хэргүү байсан. Тэрийг өндөр халзан гээд тэр аргус гээд өндөр халзаазран тавиад нөгөө халзангууг чинь сард хичээгээд босгож ирээд. 5 оны хавар. Тэгээд глукоз нөгөө шингэн мэнгийн хийсээр нөгөө халзангууг босгож ирээд энэ сартай хэргүү алзангуу хоёрыг хоёулангийн өндөр халзан тавиад. Хойд нь ч 2 он гаргаад 2006 онд. Тэгээ 2007 онд даах төрөлдөх хүрэн шүү дээ. Тэгээ халзангуунаас гарч байгаа. Тэгээ нөгөө сартай хэрн дааганд нь сургаагүй байж байгаа. Хязаалуураа сургаж жоохон долгиорхон маягтай байж байгаа. Сүү тавчмар дөнжин гарагт мөнгө төвшингийн хэрэг харагдахад амаа үзүүлдэг том хэрэг тэрмэр. Ирлээс дээд насанд харагддаг тэр хэрмэр шүү дээ. Ерөөсөө тэгэл ингээл тойруулгагүй ерөөсөө юунд тавиал гардаг. Тэгээ тэр халзангуу сүүлд 26 орж өгсөн шүү. Тэгээс хамгийн сүүлд нэг 90-ийн төл дүү хэргээд нэг 90 оног болдог гэд. Тэгээ нөгөөх нь 26 таа өгөхөд тэгээ нөгөөх нь уяагүй азар голгос одоо адмад байгаа үржил хийж байгаа. Тийм жишээний ер нь бол ер нь хэд хөгшингүүний гүү их өндөр одоо наслаа гэдэг нь ер нь жоохон хөгшингүүний төл одоо чанарын хувьд ч гэдэг юм уу тааруу байдаг юм уу эсвэл зарим хүмүүс харин ч хөгшингүүний төл их сайн юм гардаг шүү дээ. Ер нь гэхдээ гөгшрөө 20 гараад ирэх юм бол ер нь жил өндөж унах магадaltaй болцдог. Ерөнхийдөө бас ер нь тэгээд бас жоохон зүүн талд бол адгүй гөгш овоо наслаа шүү. Ягаад төхөр өвс сайтай болохоор баруун тишээ болохоор нөгөө өвс муутай чулуу мэрээд байгаа ирчүүдэг болчихдог тий. Тэгээс зүүн тишээ бол ер нь урт наслах магадлал өндөртэй. Ер нь тэгэл тойруулгагүй шүү дээ. Тэр чинь эрлийн зүйл гэсэн үг шүү дээ. Одооний нэг одоогоор бол нэг 20 мөв хэмэл тэр 25 таш хуулгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 26 хүрчихэж байгаа байхгүй. Ер нь тэгэл нэг 20 хүрээд ирэх юм бол сайн гүг 17 8 настайгаас хойш жил болгон сайхан тижээж ороод тарган гаргаалах юм бол ер нь зүгээр шүү. Чөмгийн алд тавлахгүй л байгаа гэвэл төлөх магадлал сайтай болоод байна. Ер нь тэгээд тарган гүнээс хурдаад орох магадлал өндөртэй. Ер нь тэгээд хөгшингүг залуу азран тураалах зүгээр. Харин нөгөө эсрэгцүүлэх тийм тохироод тий. Энэ тойруулгын адуунууд гүүнүүд биш үү? Тойруулгууд минь гүү байгаа. Тэрийг та цэвэр азрагнууд тураалгаж байгаа тийм үү? Тийм цэвэр азрагнууд тураалгаж байгаа. Охин төлөнд дээшээ цус татагдана. Татагд нь өндөр болоод ирнэ. Тэгэхээр тэр төлүүд нь одоо тэр охин төлүүдийн төлүүдээс нь ямар юм гарч ийн? Охин төлүүдийн төлийг ахаа цэвэр азрагнаа хураалгаж гинэ үү? Монгол руу татчих. Ерөнхийдөө одоо тойруулгагүй цэвэр азрагнаа хураалгачаар одоо 50-аас жоохон өндөр цусны юм гарч байгаа шүү дээ. Тэрийг улсад харигдсан юм уу? Улсын наадамд ерөнхийдөө дагамгай харигдсан. Бүсийн наадамд төрүүлж баригдчихсан тийм азрагнад Монгол азрагнаа тавьчихж байгаа. Тэнгүү тэр чинь дахиад доошлоод ирнэ шүү дээ. 25% цустай болоод ирнэ.
Тэгээд тэргүү тэр чи ерөөсөө Монгол адуунаас ялгахтааргүй л адуу болоод. Жохон цэвэрхэн болохоос биш. Таргалах магадлал өндөртэй, бэлчээрээрээ явчихна. Асуудал байхгүй зузаан өрсөлтэй болоод ирнэ. Тэгээд эргээд 25 та адууга яг 50 та азарган 50 дээш нь татчих болно. Яг бүр Монгол ихтэй юм уу? Тойруулах ихтэй жоохон тийм релиз дүү 25 та адууг цэвэр азарган тавихаар арай тийм жоохон гооногор дуу нарийнхан юм их тийм гарчих гад байдаг. Тэгэхээр Монгол ихтэй дөрвөн мөрч сайтай юмнуудыг эргээд нөгөө жоохон нарийнхан үетэй юм гараад ирж гин гэж шүү дээ одоо цэвэр азарнаас. Тэрөө тэр чинь дөрвөн мөрч бүдүүнтэй тийм улс бусдаа яригдсан Монгол азарнууд тавьчихаар эргээд мөчн дөрвөн мөрч сайхан бүдүүн болоод богинохон бэрхтээ болоод Монгол адууны эцтэл болоод гараад ирж байгаа юм чинь. Тэгэхээр тэр чинь эргээд релиз рүү татаад ирэхээр нэх хайхтар тийм нарийн хөлтөө янз бүрийн тийм улсууд л яриаддаг энэ гооноос тийм. Ер нь гэхдээ манай Дэмбэхэн ганцхан зарчим бол 50 төв цэвэр азарныг хураалгадаг. Дайш нь 75 руу татах. Тийм сонирхол байхгүй. Тийм бэлчээрээрээ явж байгаа. Тэгэхээр нөгөө бэлчээрийн одоо яг Монгол тасан цогцох одоо сайн адуул гаргаж авах зорилготой гэдэг. Тийм өөрөө тэгж ярьдаг. Тийм яг тэр хэмжээнд одоо тэгэл энэ манайхан ингээд аваад 25 та сар маар ирэхэд айлуудын Монгол сарванаас их ялгахдаггүй юм тэнцдэг шүү дээ. Тэгээ хамгийн гол нь хурдны чиглэлийн болоод ирэхээр арай Монгол адуугууд бол арай мил нарай 2-3 милээр ч юм арай нэмэгт өндөр болоод ирэхээр нөгөө уралдах магадaltaй одоо аригдах магадлал өндөр болоод тэр жижиг л адуунууд болчихж байгаа юм чинь. За. Резви бол англи кабардын азрах тийм үү? За тэр нөгөө шабартуу илүү. Шабартуу тий. Тэр чинь бол англи азрах. Цэвэр англи азрах. За аргус буюу өндөр халдсан чинь араб азрах. Араб жоохон англицтай араб. Англи араб тий. Тэгэхээр би өөрөөр хэлбэл юу гэж асуух гээд байна гэхээр цэвэр англи азрах, араб азрах, англи кабардын буюу одоо бас холцтой азрах. Ийм азрахнуудаар та бүгднгээр нь үржил хийж үзсэн байна. Альнийх нь одоо төл илүү хурдан байдгийг, альнийх нь төл Монголын тогтцолд илүү дасан зохицох боломжтой байдгийн бэ. За ер нь хурдан адуу гаргаж авъя, хурдан адуутай болъё гэсэн үг л ер нь англи адуу дэлхийн 1 номерын адуу шүү дээ. Харахгүй хурдны шиглэлийн адуу. Ер нь тэгээд араб адуу бол бас дэсвэрт төтлөөтэй бэлчээрээр явах магадлал өндөртэй их сайн шүү дээ. Ер нь бол ер нь тэгээд наадуулж наад 3 азарганы чил төлөөд ерөөсө бүгдөө тавьсан. Ер нь Монгол гүйч хийсэн ч тавьсан, тойруулаггүй хийсэн ч тавьсан. Одоо энэ тэр аргус гээд азарны төл анхныхын төлөв нь улстай харагддаг ч одоо энэ Тодмонлович галууд тархах шүү дээ. Галаахын тэр 2008 онд улстай харагддаг. Харагдаж 9 онд шүтлээ харагдсан халзаа азарга. Тэр халзаа азарганы чинь өр удам ингээд явахаар улс төрүүлдэг халуун мөрийн тэр халзаа азарга орчдөг юм блэ. Энэ өндөр халзан их удамшиж байгаа азарга ер нь төлн тавьж байгаа. Тэгээд тэр галаахын соёолын төрүүлдэг хонгор халзан чинь бас өндөр халзан ингээд удамшаад тэр талаасаа нэг талаасаа эцэг талаасаа ингэж орж ирээд нийлждэг. Ер нь над өндөр халзангийн төл одоо ингээд хөөхнөөгээд азарга нь Монгол төрсөн бандгаах дээр байж байгаа энэ жил бандгаах юм багт өгчихсөн. Бас Монгол төрсөн 11 сард гарсан одоо. Тэгээд тэр хөрнөгийн төл бас ерөнхийдөө бас 10 гаруй төлн улсын наадамд харагдчихсан байна. Энэ өндөр халзан бол их олон араб азаргыг. Тэгээд жоох англитай араб байхгүй. Их олон төлн бүгдөө ингээд айрагдчих төрүүлсэн. Өөрийнх нь шууд төлж гисэн айрагдчихсан ч гэсэн тэрний төлийн төлөвд удамшиж айрагдчих чадвар их өндөртэй байгаа. Энэ шабартуу гэдэг азарг бол бас төлн их сайн тавьсан. Овоо нэлээд хэдэн төлн бас улсын наадамд айрагдсан. Өөрөөх нь эцэгтэй давцаажсэн Ялтай гээд хүр азарг бас эцэг нь 2008 онд давцраад тэгээ 8 оныхоо намар нь Ялтай эцэг нь хөвчихсэн юм аа. Тэгээ шавартыг ч бас 2016 онд өхөдөө баггүйсэн тий. Энэ аргус ч байд юм уу? Баггүй. Бас 12 онд өнгөрцөн шүү дээ. Хэдэн жил болсон нэ? За өндөр халдсан ч бас 12 жил болсон, 7 жил болсон шүү. Тий. Хамгийн одоо олон жил болж байгаа нь резил энэ дөөрх. Анх цуг орж ирж байсан азарнууд нүд бүгд төрөл байхгүй болсон. Стамбул энтертэй л орхон орж ирж. Стамбул арай түрүү урд жил нь орж ирсэн байхад тэгээд резил дараа жил нь орж иржсэн. Ер нь тэгээд энэ Оросоос авчирсан азарнууд бас Монголд нутгшуулж байршуулах нь нөгөө цаг агаар уур амьсгал нь адилхан болохоор арай эмзэг биш байдаг байхгүй. Энэ Оросоос авчирч. Одоо тэр Ирландаас сайн азарнууд орж ирж ийн л гэж чинь бас хөр гэдэг л улсууд бас нэлээд хэдэн төгрөг мөргөрүүнээс өндөртөл авчрах гэдэг жил бол 2 жил бол байхгүй болчлоо л гэдэг. Америкээс ирсэн азаргууд тэр жил 29 одоо буусан шүү дээ Америкээс. Тэрнээс бас нэг азарг авсан 3 жил болоо л тэгэл байхгүй болсон. Ер нь бас хэцүү шүү. Ер нь бас тоглоом штэ надад чинь. Ер нь нэг жил болж л үгүй нэг жил нэг ахиухан шиггүй оруулгал төл авчихад 2 жил нь байх магадлал бас багтаа авчдаг байхгүй. Ер нь хэцүү тий. Танах бол одоо төмөн зөгтөд жүчээтэй юм яг төмөн зөгтөд биш. Одоо манайх чинь цагаан наруулангийн цаг дээр байгаа шүү. Төлбөрийн хойд цагт жүчээтэй. Энэ одоо энэ азаргууд чинь үлдэдэд байгаа. Ороод ирсэн байгаа. Сая нэг түрүү чинь 9 сарын бөхсөөр Эрезийн тэр гөгшин болохоор ихт оруулаад ирсэн. Тэгээд сүүлийнх нь азар сая 10 сар гаргаад очиж харъя да. Сонсоод л. Ер нь бол тэндээ ч гэсэндээ одоо жүчээтэй тийм яг нэг бэлчээрээр яаж байгаа бас нэг гөгшингүү муу ганц нэг гүм бол гөгшингүү энэ тэр муудаад ирэхээр тэндээ дижээх маягтай тийм гашаа сарвч байгаа л да. Ер нь энэ үржлийг
хичнээн тооны адуунд явбал илүү зохистой байдаг юм бэ. Хит олдчвал бас бодлого алдчих гад яж магадгүй. Хит цөөдвөл одоо бас та бүхний бодлого төрөлцөхгүй яж магадгүй. Ер нь одоо үржил явуулах сайн чанарын адуу гаргаж авахад тийм сүргийн бүтц үрдүүлвэл гүү нийтэд орчим, азраг нийтэд орчим байвал гэдэг ийм. Ер нь тэгээд яг ингээд нэг том цөм сүрэг бүрдүүлж байгаа бол ер нь бас адууны тоо толгой их олон байж иж бүрдүүлэхгүй бол бас хэцүү. За нэг 5 азрагт гүү хураалал гэхэд дунджаар нэг 25-аас 30 гүү гэж бодоход 150 гүү шүү дээ. Тийм тэгэхээр тэр 150 гүү зөвхөн 5 азрагт хураалах нь гүү байж тусдаа байж хаад нөгөө улсын сүүлд гаргаж авсан азрагнуудаа бас гүү байх жишээ тэгэхээр нэг 250-300 гүү байждаг байхгүй. Тэгэхгүй болохгүй. Жилдээ ер нь одоо та хоёр маань нийлээд хичнээн одоо унаг авч та нэг 500 унаг авъя гэдэг одоо мөрөөдлөө биелүүлэе гэжсэн. Тэгээд сарамсалтай байгаль цаг аврын байдлаас болчихсон. Одоо тэгвэл одоо бэлэгдэмбэр тодмодтой баясгалан уяарчаар нарын хувьд жилдээ ер нь хичнээн төлөв авч байна вэ? За яг одоо тэгээд бас нэг манайхан дээр чинь нөгөө Дэмбэхийн хураа дүүнэр гэдэг одоо бидний нөгөө нэг Дэмбэхийг одоо ингээд бараадж агаад хажуудаас ингээд цуг ингээд тусал дэмжиж цуг байж идэг нэг хэдэн залуучууд одоо манай найз хэдэн залуучууд нэг 4-5 залуучууд байдаг. Нийтдээ ингээд нийлүүлээд одоо нэг 600 адуул байгаа. Тийм. Тэгэхдээ тэр дотор 90 адуу ховор. За сарванд нь улсууд авчдаг болохоор тэгээд ерөөсөө Дэмбэхийн ганц бодлого болохоор шавартгийн төлөөр азар тавихтаа нэг л азар тавьж байгаа. За өндөр алзангийн төлөөр азар тавил нэг л азар тавьж байгаа. Өөрөө сайн ихтэй сайн эцэгтэй аргагүй үржлийн азар болно. За Стамбулаас нэг азар тавиг бол нэг л азар байгаа. Тэгэхгүй тийм шавартгийн төл сайн гэсэн болгоноор азар тавьдаггүй байхгүй. Тэг өөрөө тавьчихсан. Одоо шавартгийн нэг л азар байна. Одоо улс усны наадам 5-6 харигчдаг тэр нөгөө бэлэвсэн хэр азар. Тэр шавартгийн одоо төлөв өөрийнх нь төл уягдж яхад бас сайн төл гараад байна тэр үржлийн азаранд орчиж байгаа. Тэрнээс биш. За өндөр алзангийн азар төл сайн гэхэд тэгэхээр олон азар тавихгүй. Тэгээд сүүлдээ тэр чинь ингээд бодлого алдагдаад ирэхээр сосоорт магадлал өндөр болоод ирнэ. Тэ. Тэгэхээр охин төлөвлөд нь байж гин охин төлөөс гарсныг юм уу 3 дахь үе дээр юм уу 4 дахь үе дээр 3 дахь үе дээр нэрэж имбридинг маягаар нийлүүлдэг байхгүй бас. Тэ. Тийм төрлийн үржил маягаар тий хийж л байгаа л да. Тийм тэгэхээр ерөнхийдөө бол үржил хийж байгаа улсууд тэрний тийм адуу сайн ингээл юу гарч хамаагүй ингээл бүгдөрөнгөөр ингээл нэг азрын 3-4 төлөв нэг айлын адуу байх шээ тэ. Болохгүй шүү дээ тийм. Тэгээд ерөнхийдөө тэрийг бол их чухалчилж барьдаг юм байх. Нэг л азар байх. Тэгээд нөгөөх нь азрын чинь төл ингээд гараад ирэхэр чинь тэр чинь бас нэг 10 20 орнгүүтэй ингээд явж байгаа чинь ингээд нөгөөх нь төлүүд нь гарна. Эргээд хамгийн гол нь сайн юу яахгүй бол тэр чинь цусаар ойртох магадлал өндөртэй болоод ирж шүү дээ. Тий. Тэгвэл адуунд ч одоо нэг муу цус ороход хэдэн үеэр нь татаашин татдаг гэдэг ингээд яриад байгаа шүү дээ. Муу цус оруулж болохгүй гэж. Ер нь тэгэл бас ер нь адуу сони шүү. Ер нь л нэг муухай самардаг юмны эцэг талдаа юм их талдаа орцсон багт заавал тэрийг дураа цахдаг. Дандаа нэг тийм муу талаа амархан дөөрөн. Жохон бэрх юм уутай их мэхтэй бол яаж ч сайзан нөгөөтг нь сулгалт гарцсан ч юм уу. Тэгэл нүд зөхөн муутай юм бол дандаа тэр нүд зөхөн эмгэнтэй байдаг юм аа татж гарах шээтэй. Тийм байдаг ш. Тэр нь тэгэл муу цус оруулахгүй бол гिचээгэл. Одоо тэгэл битэр ч юм байнга тэр модрын нөгөө нэг том хүснэх тэрээс ингээл байнга гаргацсан. Одоо тэгэл хэдэн оноос хойш гээд ямар ч байсан тэгэл нэг 2000 оны ихэр Дэмбэхийн цуглуулжсэн адуу бол хүний амаар тийм ээ бас итгэлцлэр тэр үе чинь бас нэг хүн амтан хотлоо яриад байдаг хүн бас багал байсан баг. Одоо бол хэцүү шүү дээ бас. Тийм сүүлийн үеийн одоо тийм хэцүү тий. Тэгээд ирэхээр ерөнхийдөө одоо байгаа байдал бол ерөөсө унган гүнүүд болохоор тэрэндээ ямар ч тийм юу байхгүй шүү дээ. Тийм эргэж яах тийм одоо итгэхгүй байх юм байхгүй болохоор тэгж хураалгах гэдэг чинь бас өөртөө капитал байхгүй. Өөрийнх нь одоо 2003 оноос хойш гэдэг чинь өөрийн унган гүнүүд гараад ирсэн гэдэг чинь одоо 16 долоотой болоод гогширж байгаа юм шүү дээ. Тэгээд тэрний байцнуудын тэрхэр чинь ямар ч тийм итгэл алдрах юм байхгүй. Өөрсний нөгөө нэг бий болгоод гаргацаад одоо тэр сайн алдрахны төлжтэй тэргээд тэгээ хооронд нь нийлүүлэх төрлийн юм тэр оруулаад ирэхэд чинь хамаагүй дөмөг болж байгаа. Тэрээс хүний амаар авцсангүй тэр дотор юу ч үлээ мэдэхгүй шүү дээ. Бас ер нь хүнд итгэх магадлал их багтаа болцоо юм шүү дээ. Бас ер нь бол за одоо бэлэгдэмбэр ахвал яг энэ одоо уяачтаас докторын зэрэг уу шинжлэх ухаанч байж одоо номын дуугийн сонсоод ногоотой шүлтийн эдэж тийм ээ үргэлжлэн бодлого авч та хоёрын та бол практик талын тэр хүн онол талаас би номын дууг нь илүү байгаа. Ер нь онол практик хоёулаа тосолсон юм шүү дээ бас тийм. За гэхдээ та гардан гүйцэтгэж байгаа. Та хоёрын санаа хэр нийцдэг вэ? Өөрөөр хэлбэл бэлэгдэмбэрлэх ярьж байгаа онол төвшүүлж байгаа онолын юм таны одоо нөгөө хар ухаан гэдэг юм уу практикаар болж байгаа энэ хоёр л болоод байна. Эсвэл энэ болохгүй байна. Энэ жилдээ энэнийг үг ийшээ өгчөө. Нэг тэгсэн штэ гэдэг юм уу? Хоёрын энэ санаа хэр нийцдэг вэ? Бид хоёр ч н одоо ингээл хавар унаггүй унагалч чинь. За энэ таарахгүй юм байна. Дэмбэхаа гэдэг. Дэмбэх ч гэсэн баясамд энийг авъя. Энэ арай таарахгүй юм биш. Болохгүй. Энийг аваад тэрэнд тавиул зүгээр юм байна. Энэ арай жоохон ирлээ зихтэй байсан. Жоохон тиймэрхүү юм. Энд тавьсан ч жоохон үе нарийнхан гараад шүү. Хөлөг болох магадaltaй татуу гараад. Тэгэхээр хоёулаа ийм адуу гарахгүйн төлөөл явдаг хоёр хүн чинь энийг арай жоохон тэрүүгээр сайжруулж ирээд эргээд гарсан төлөлийн тэнтэйгээ хийсэн.
юм. Ерөөсө хавраас гүү унгаснаас хойш яриад өвлж яриад дараа жилийн хавар хураалахгүй нүдэ шийдсэн байдаг хөөхгүй. Одоо тэгэл тийм багч одоо ингээд утсан дээр нэг аппликейшнтэй очсон бол ингээд за энэ чинь тийм удамтай юм. За энийг төлөвлөрүүлэхэд энийг ингээд оруулчихвал. За энэс чинь тэрэн тураалга тийм гарцсан юм чинь. Одоо тэрэн тураалгач бол арай дээр юм гарах юм болов уу. Тэгэл эргэл хоёлаа MB дээр суугаад хоёлаа тэгэл ерөөсө байнга л адуу ярьж идэх хоёр ш. Тэгэл эхнэр нь тэгж юм уу гихч. Та хоёр одоо гараагүй байгаа юмыг хооронд нийлүүлж гаргах гэсэн юм шиг юм мэдгүй. Та хоёрын тэр яриаг бол ерөөсө мэдгүй. Ер нь хамаргүй унгалах болохоор тэгээ шинэ азраг тавьчаад тэгээ тэрнийхээ төлийг харахад хамгийн капитал юм шүү дээ. Энэ янзын төлтэй юм байна. Ер нь тэгэл цэвэр азраг авчраад хэдэнгүү хураалгачаад хойтоо авар унгалахыг харах сайхан шүү юм. Одоо азраг сүүлийн үед ямар азрагнууд авчирсан бэ? Энэ азраг сонгоход буюу та яаж оролцдог вэ? Би ер нь их хайхтар азар сонгоход оролцдог. Хэр азар гоо мэддэг зүгээр л азар. Та өөрөө мэдчихэж байгаа удам судрын өөрөө судлаад авчиж байгаа юм чинь тэгэл угаасаа л мэдчихэж байгаа. Тэр чи ямар анхны авж байгаа анх авж байгаа юм биш. Тэр болон 20 чухал азар авч ерөнхийдөө наашчаа суулгаж өгүүллээ. Ер нь бас 20 азар байхгүй болсон шүү. Энд чинь бас тэгэл бас өний хариуцлага тэгэл ер нь юм яваад өчөд өөрөө малж байгаа тэгэл азар масар болох байж ер нь тэгэл хэцүү шттэ. Хэлэх гэхээр санаа зовоод хэлэхгүй байж болохгүй тий. Ер нь хэцүү. Ер нь бас нэг хэсэг тэгэл ингээл шаналал ингээд дотоос бууралтай шүү ер нь азарга юу болчих тэр бодлоо. Одоо бас яг тийм тулсан үед бол анхан төчнээ тусламж үйлчлэгээ үл үзүүлнэ. Өө би чи дөрөс үлдээд имчл болсон юм шиг л байна шүү дээ тий. Тэгэл энэ тэнд төгсөж ирсэн. Одоо ерөнхийдөө ихвчлэн манай би нормалны имчилгээ тэр нөгөө адилаага залуу байд юм манай. Анхны одоо тийм байх хураа дүүн бас малын имчилтэй. Адилшгээд залуу байдаг хин мал эмнэлгийн газрын дараа марах хийжсэн тэр залуу. Тэрнээс ер нь их зөвлөгөө аавна. Одоо энэ битнэтийн цэрэн дөржиг залуу байгаа. Тэрнээс их зөвлөгөө аавна ерөнхийдөө. Тэгээ ер нь бас өөдөөс нь ингээ тим гэж ярихад хий чин бараг яатсан юм биш үү? Мэдх юм байна шүү дээ. Тэгээд ер нь гарч байгаа энэ тариамаараа жор мэдхгүй юм дээр зовлон үтсэн чагонц дээр гэж тийм. Энэ шабартуныг болохоо байгаад сар чухуулсан. Таргаа зургаад тэгээд атгаа аваад. Тэгээд уушгийн чагнуулахаар болохгүй болчихсон. Тэгээд наадах чи ер нь эвгүүш байсан. Баахан амт хийгээд би чинь 80 юм хийгээд ердөө уг нь бол ингээд унтаа байдалд орчих юм л энэ түүний антибиотикны хордлоготой одоо унтаа байдалд ороод тэгээд флүниксийн нэг ахиугын хэмжээгээр ингээ хийгээд хахаар бөхсөө ингээ чумж чадхаа болчдөг. Нөгөө бүх булчин сулгарчиж байгаа юм чи тэр чинь судлах хөлчлөгээ тий. Тэгээ сар болцсон. Нөгөөд чи ерөөсөө би өглөө босоод гашар орохоос сүлдээ санаа зовоод идэх болсон. Хүчсэн байх үедээ гэл айгаал. Тэгээд өглөө орно. Тэгээд шөнө орой ингээл тэр чинь цагаар тариа хийн. Босч тариаг нь хийгээл ингээл. Тэгээд одоо энэ ерөөс их хөлчлөгээд энэ Дорнот аймгийн Хөлбөмбөр сумын малын эмч байдгийг өдөөж чухал газрын дарга марах хийдсэн. Гэх юм блэ. Тэр эмчтэй би нэг Хөлбөмбөр дээр таарад та нэг очиж нэг тэр азрыг нэг чагнаатгах гэдэг. Бас өдөө гадаагаар явцсан л тийм зовлон үүсв. Очиж чагнуулаад. За баясаа би чамд ганцхан юм хэлээ. Үнэнээс үг. Наа чи антибиотикны хордлогот турцаад байгаа. Чи 7 хоног таслахгүй 3 хоногт надад ч унгалдаалах. Би зөндөө тариа хийсэн гэдэг итгээгүй байхгүй. Тэгэл 3 хоног өгөөл нөгөө ч унгалдаал гэлчихсэн. 7 хоног өгөөл гүгэж гэдэг гэсэн. Тэр бас уламжлалт би уламжлалт дарах тийм тий. Уламжлалт бидний мал эмнэлгийн аргуудаа ч одоо бид монголчууд ч морины соёл мөр адгуулж байсан олон зуун жилийн түүхтэй тэрийгэ дагсан бас өөрсдийн уламжлалт эмчилгээний арга барилуд байна тий. Тэдгээрээс энэ цэвэр адуунуудаар хэрэгжилж болдгоо гэж яг асуух гэж байсан. Тий, болно. Ерөнхийдөө тэгэл өндөр халуурсан аднууд антибиотик хийхээс илүү дэрсний уг буцалгаал хүн улсууд болохоор нөгөө одоо нөгөө дээр үеийг өгчүүлэнт ч дэрсний уг буцалгаал халуурсан өндөхөд хөлрөөл тэгэл халуун дарагчдаг. Би тэгэл дэрсний үндэс буцалгаал тэгэл битүү нэмж байгаа л өгчдөг. Анх тэр хөлрөөл тэгэл дараа нь халуун буучдаг байхгүй. Тэгээ ерөөсөө нэг 36.5-аас 37 л байдаг шүү дээ адууны халуун. Тэгэл 38 хөрвөл адууч халуун таадаг юм хамгийн гол нь. Тэгэл 40 хүрч юм бол тэгэл өөх магадлал өндөртэй. Тэгэл халууруулахгүй байх хэрэгтэй. Тэгэл хоол унданд нь сайн л байлгаад тахгүй. Ер нь адуу тэгэл халуур их л халуурах юм бол тэгээд дорхно байхгүй болчихдог шүү дээ. Ер нь эвгүй шүү. Ер нь цэвэр азрууд нэг ийм электро халууны шийдэл байнга л хямалж байгаа шүү дээ. Тэгэл хаяа барьчихад яах би яаж мэдгүй жоохон гөлрөө өмтөр болчих юм бол бөксөр нь хийгээл үтчих намархан дууд тэгэл гараад ирж шүү дээ. Дорхно бол байнгын ер нь үтчих яхад гимгүй шүү. Тэгэл нэг жоохон алуун балуун төлөв газ таримаараа хийгээл янз бүр болгоол авах. Тэгэхгүй бол ер нь тэгэл бас цаашаа явуулах тал руу орно шүү дээ. Тийм байна бас мэдвэртэй юм байна тийм ээ. За хоёлоо бас нэлээд удаа ярилцсан. Тэгэхээр бас эндээс цаг маань болж ингэж ах шиг байна. Тэг ямар юм нэгээр болох юм шиг дараа нь зөндөө сайхан ярилцсан ч. Тэг би нэг ийм асуултаа ярилцгаа ихэлсэн яг сэтгэвэр дуусгамаар байна. Та бол айлын ууган хүү онц сурж байсан сурч гинт ахуй амьдралаа одоо би миний сэтгэлийн дудлага адуу байна гэдэг хөдөө мал дээр гарчихсан.
мэдээж хүний ижийн авал юм чинь одоо хүүхдээ аль очиж амьдрал хөдөө мал дээр төдийлөг байгаа бол өдөрт одоо бол та тэрнийхээ үр шимийг амсцсан тодорхой хэмжээний амжилт гаргацсан мянгат малчин сайн малчин болчихсон алтан унганы эзэн болсон. Одоо энэ цаг үе дээр ижийн аав нь ер нь юу гэж хэлдэг вэ? Миний үгийн сонголт үнэхээр зөв байжээ гэж ингэж хэлдэг. Өдөрт ер нь одоо яг энэ цаг мөчид та ямар хүмүүст илүү их талархах сэтгэл төрдөг вэ? Ерөнхийдөө би бас өөрийгөө их хазтай хүн гэж боддог юм. Энэ морины бас энэ том зүтгэл түнгүүд моринд дуртай улсууд нөгөө сэтгэл нийлсэн улсуудтайгаа цуг ингэж байж исэн. За тэгээд хамгийн дөрөнд юуны өмнө Эрдэнэт зэгчтэй их баярлалаа гэж боддог юм. Инх мөхтөө бас намайг нэг юу баг юучгүй шуул хүн очиж байгаа шүү дээ тэнд чинь. Тэгэл нэг адуу мал алдчих юм бол эргэд төлөх магадлал их багтай. Тэгэхэд тэнд итгэж надад тэр олон суур олон адуугаа надад итгэж үлдээгээд өгөөд надаар маллуулаад тэр чинь би баг шүү дээ дуршлаг багтай 18 өстэй залууч дуршлаг багтай адуунд явж байгаагүй залууд ингэж өгсөнд Эрдэнэт зэгчтэй баярдیں۔ Тэгээд бас манай бандгаах чинь нөгөө чэйжээр хамгаалнаад за энэ хүн чинь надад малч чадна би итгэл юуг нь би хөөхий гэж тэгж ирсэн. Батлагыг би өгнө гэж яс би бандгаахт их баярлж явдаг гам ихтэй. Тэгээ бандгаах маань энэ бэлэг дэмбэл гэдэг хүнтэй анх танилцуулаад за миний дэ одоо адуучдаас ингээд одоо ингээд адуу малаа тусдаа ингээд дэмбайхан аваад явна гэж. Миний дэ итгэл алдахгүй. Энэ хүн цаашдаа адуу үржүүлэх мундаг адуутай хүн. Тэгэхээр миний дэ л одоо чийл одоо энэ хүнийг дагаж явна шүү гэд. Надад адууг нөхсөн. Тэгээд би 8 онд дэмбайх нөгөө тусдаа адуун дээр ингээд намайг бүр ингээд даалгаад аваад явхад Эрдэнэгч минь уйлаад. Би чамаас адуугаа аммаар өгөө гэдэг. Ёстой хэцүү юм билээ тэр чинь тий. Чи одоо бас мөнгө төгрөгтэй гайгүй хүн ингээд дагаад явчих. Их чигээ харигчж байгаа юм уу гэд. Үгүй. Тэгээд сүүлдээ бандгаах би энэ адууг нь хариуцж авч үлдээ гэж бандгаах авж иж харин тэрээс өөр хүнд өгөхгүй гэдэг юм чинь. Би чам дээр л байлгаж энэ байсан. Тэгээд дэмбэх болохоор тусдаа ингээд адуугаа ингээд өөрийнхөө адууг ингээд яаж гаргая. Тэгэхгүй бол одоо үржлэх чинь бас янз янзын өөртөө таалагдахгүй газрууд бас байна шүү дээ. Тэгэхээр нэг байцс гайгүй удамтай байцсан эргээд нөгөө болохгүй газрууд орчих юм уу. Тэгэхээр болохгүй яг өөрийнхөө цөм сүргтээр явж ирэхгүй бол энэ гасан төлн би итгээд яадаг болохоор өөр газар авчирч ирж гიშгчгээд яадаг. Нөгөөх нь би тэрний төлөв гэж хүнд худлаа ярьсан болно гэж. Ер нь тэгтээ адуу үржүүлж байгаа хүн яг цөм сүргтээр яахгүй бол янз бүрийн хай саргийн янз бүрийн газар байхад тэрлүүл юм орчих гээд идэг шүү сайн юм. Бас тэрийг бас анхаараад тэгээ бандгаахтай баярлалаа гэж хэлээ. Бэлэг дэмбэл ахтай юм бас баярлалаа гэж хэлэн. Тэгээд хамгийн гол нь надад итгэж найдаж ингэж адуу малаа даатгаж өгсөн энэ улсуудаа гам бутгатаа бас баярлалаа гэж хэлээ тий. Ээж аав ер нь хэр урамшуулсан бэ? Ерөнхийдөө тэгэл одоо ер нь зөвл гэдэгч тий. Тэгээд би одоо жишээлбэл зүгээр хүмүүсийг энэ яг морь уух тухайд бол удам дамжсан уяач та. Өөрөлдөл багаасаа яг тэр орчинд өсөөд тий мэдээ орох цагаасаа тэр орчинд өсөн ингээд бүр эд гисэндээ тэр орчныг шингээж авсан хүмүүс илүү амжилт гаргадаг. Тэгээд одоо та энэ олон жилийнхаа хөдөлмөрийг зарцуулаад ингээд өөрийн гэсэн одоо тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн. Хүүхдүүд бол одоо ер нь бол морины хүн болж хүмүүжиж байгаа байна. За би ч тэгээ сонирч бас 4 охинтой хүн. За. Тий. Саяар 7 охин. 4 охинтой хүн. Тэгээ манай ихнэр Төв аймаг Баян сумын 4 охинтой тэгээд ахваа тэгээд манайд ч бас мадуу мал багасаа нөгөө хөдөө байсан болохоор бас нэг тийм октоодлохоор хадуу мал руу нэг яахгүй. Тэгтээ аавынхаа хөдөө явах барих энэ төр бол ерөөсдөд хорж өөр тэглээ инглээ гэхгүй ч тэрс аав ингээл явж л үүдэг ирж л үүдэг тийм тэгэл өчдөг өсөд. Ер нь тэгээд бас мормаланд сонирхолтой хөөхдөд. За бидний урилга хүлээж авч ийм сайхан ярилцлага өрнүүлсэн баясгалан үржүүлэгчтэй маш их баярлалаа. Удахгүй бас морь уух гээд одоо хичээж байгаа гэсэн тийм. Тий одоо тэгээ морь мал ууяалгээд дэмбэх маань ч гэсэн бас тэгдгийн чинь нэг морь мал руу одоо адуу мал үржүүлээд зөндөл ялаа одоо тэгээд хүн амтан адуу мал өгөөд давхаал байна. Өнөд одоо нэг морь мал ууй болов бас нэг энэ насны чинь үеийн залуучууд чинь сайхан цол мал аваад явж байгаа. Мэдээж бас нэг хүнд бас нэг бас адуу мал дээр явсны гавь яа мэдээ нэг цол мал аваад яачих өөрөө гэсэн ганц нэг юм харагдуулаад тэгвэл ахтан бас амжилттай юм байж л байгаа гэдгийг тэгээд ер нь бас тийм морь мал руу их дуртай биш шүү. Тэгээ одоо сүүлийн 2-3 жилээс одоо тэгээд ганц нэг юм айрагдаад тавхад ирэх юм бол бас ором оруулаад байна л дээ тий. Ер нь тэгээд адуугаас морь үржүүлэх хоёр бол одоо ерөөсдөс ялгаатай юу? Энэ хүнийг бол байлгаж чадахгүй шүү. Би ер нь адуун дээр юу моринтон дээр байлгаж чадахгүй. Тэнд шуургууллаа гэхэд би энд олон туслах гомч ингээл би машинтай явчихдаг шүү дээ адуур. Тэгвэл авчихна гэсэн. За одоо тэгээ ярилцлага энэ хүргэж өндөрлөөд одоо бэлгээ гартуулъя. Тэгээ бас нэг зүйлийг хэлмээр нөгөө хэр азарны мөх төвшмжтэй.
мөнх төвшөнд бид нар одоо ховд аймгаар явж байгаад таарсан. Өвн ховдын бас тагнуулалт ажиллаж их мундаг хүн байсан мөлий. Тэгээд манай найз тий. Тийм. Одоо өөрөө ч бүр чухалчилж яасан. Одоо үнэхээр хэлмэн чи сайн адуу гаргаж авж байгаа, сайн үржүүлгийн талаас авч манай баясаагаас асуу. Одоо Монголын бүхэл адууны удмыг мэдэн чиний аюул сайн сонирхолтой ярилцагч байна гэж тэр үед хэлжсэн. Үнэхээр одоо тэр хүн бас зөв хэлсэн байна. За морины дашка буюу дашка манаас таад гоё ярилцлага хиймээр явал тэр ярилцлагыг яагаад гэх ингээд санал болгоод манай эд маань бас манай подкастыг байжуулахад бас өөрсдийн гэсэн одоо санаа тавьж яадаг тий ийм хүмүүс байгаа. Дүүнэртээ маш их баярлалаа. Дашкада баярлалаа. Мөнх төвшөндөө баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд цашныхаа бэлгийг манайх бол морины зураач Мота хамтраад одоо подкастэнд манай цаг зав зориулж ирсэн одоо морины зүтгэлтнүүд уучтай зориулаад ийм зөвхөн тань зориулсан. За ийм бэлэг бэлдэж байгаа. Адууны дамгтай нэр устаага. За энэ тод магныг подкастын маань нэртэй. Ер нь бол яг бид бол зөвхөн морь ууж байгаа ш Монголын их өв соёлыг тээж явж байгаа хүмүүс гэж алхам тутамдаа ярьдаг. За тэр нэг соёлын хамгийн том хэсэг болсон хэлгүй бол одоо бүх зүйл байхгүй нэг хэл сэтгэхгүй. Тэгээ тэр хэлний илэрхийл болсон энэ сайхан дурслын зүйлийг урамчлалыг гарлуулж байна. За баярлалаа. За. Зөвхөн тань зориулж ирсэн байгаа. За дараа нь бол манайхтай бас одоо морьтон адуу үржүүлгийн төв Малын эмч Наранбаатар за эднийх одоо Манлан эмийн сан гэж байгаа баха. Монгол Эквестер компани. Бид нартай манай подкастын бас ивент тэтгэгчээр ажилладаг. Одоо манай подкастыг дэмжиж ажилладаг. Манай подкастын зочноор орсон зочдод маань гарын бэлгээ гардуулдаг байгаа. Энийг бол манай үзэгчид мэднэ. За тэгээд хотоодны шархлаг амгаач. За ер нь бол баясаа эднэрийг бол баг надаар тайлбарыг хэлүүлдэг юм байх те. Таад бол байнгын бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Өдөр тутмын баг бол гараа болно те. TR эмэнгүүг байнга хэрэгэлдэг шүү дээ. Тий. Стас ер нь ямар ялгаатай байна тийм. Ерөнхийдөө эдгээр сайн. Нөгөө Европынууд болохоор сайн шүү дээ. За энд бол ингээд хотоодны шархлаг амгаач байна. Энд ингээд Монгол тайлбартайгаа учраас ер нь бол хараад хүмүүс бол хэрэглэхэд маш. За энэ мөн хар гэз хөөгч тосон тулга. За энэ бол одоо байнга хэрэглээ тийм ээ. За ингээд бэлгээ гардууллаа. За эрхэм хурдан морь сонирхогч үзэгчид та бүхэн ч гэсэндээ хэрэгтэй одоо найдвартай баталгаатай юм бүтээгдэхүүн авахыг хүсвэл мандаа эмийн сан руу халбагдаж бас бүтээгдэхүүнээ бас захиалж болно. За хөрвүүлээд бас авч болдог бах тий. Тэдний тийм үйлчлэгээтэй мөн малын эмч одоо яг малын мэрэгжлийн эмч байж байгаа танд бас зөвлөгөөх юм боломжтой. Алтаатны 800 төгрөг бариулъя. Тэнд өгдөг тий. Манлан эмийн сан. Ер нь бол одоо ингээд рекламгүйгээр хангалттай мэддэг болчихсон юм байна. За тэгээд ер нь бол бас яалтчгүй амжилт гаргаж байгаа байж тийг харахад TRM-ийн бүтээгдэхүүнүүдийг хэлдэг тий. За тэгээд өнөөдрийн ярилцлага подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Манай өнөөдрийн зочин бол хурдан одоо алтан унганы эзэн адуу үржүүлэгч болдын Баясгалан байлаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.